Илүүдэл гэдэг зүйл нь үүсч болно. Ялангуяа тосон дуустдаг амин дэмүүд дээр тий А, Д, Е, К гэдэг энэ дөрвөн амин дэм чинь бол тосон дуустдаг. Тэгээ илүүдэл нь бол маш хортой нөлөөг үзүүлнэ. Яагаад гэвэл нөгөө тосон дуустдаг учраас нөгөө мэдрэлийн тэгээ тарих мэдрэлийн нөгөө маш хүчтэй хордлого өгдөг тийм ээ. Тийм учраас энэний хэмжээг бол маш зөв тохируулах нь зөв юм аа. Сайн гэд юусөө илүү хэрхэлж болохгүй. Одоо сайн эмчин ингээл 5,000-аар уугаад ий ч юм уу те. Сайн эмчин ингээл одоо өндөр тунгаар тариулъя ч гэдэг юм уу. Тэр зүйл бол бас байж болохгүй. Сайн байцгаана уу. Өнөөдөр подкастын цоо шинэгийн дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. Та подкаста цааш нь үргэлжлүүлээд үзэхээс өмнө манай сувг subscribe дарчаарай ингэснээр бид бүхний танд хүргэж байгаа мэдээлэл цаг алдалгүй мэдээлэл байдлаар очдог байх болно. Энэ танд илүү амар байх болно шүү. За тэгэхээр өнөөдөр бид бүхэн таны амьдралын одоо хэм маягт маш хэрэгцээтэй тэр зүйлийн талаар одоо эмх зэстэй бөгөөд дис дараалтаагаар мэдээллийг өгөхөөр өнөөдөр бид бүхэн сууж байна. Тэгэхээр өнөөдрийн сэдэв бол витамин ба шимт хичээлийн талаар ойлголтыг та бүхэнд өгөх болно. За өнөөдрийн зочин бол Herbalife-ийн зөвлөх эмч, шимт хичээлийн зөвлөх, дотрийн их эмч, хулын эмч бол хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Танаа одоо энэ сувгийг үздэг бүхний сонсогчдоо ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэж байна. Өнөөдрийн сэдэв витамин ба шимт хичээлийн талаар сэдвийг илүү ихээр сонгож ойлоо өнөөдөр ярилцаж байгаа. Тэгэхээр ялангуяа Монгол хүмүүсийн дунд бол гэж би илүү ярмаар байгаа. Витамины талаарх ойлголт бол бас жоохон замбраагүй байгаад байгаа. Нэг зүйлийн сайн гэд угаасаа хэлчихээр хит их замбраагүй хэрэгжилдэг. Эсвэл ямар нэгэн зүйлийг хит их дутагдалд оруулахаар маш их дутагдалд оруулцдаг. Ингээд ямар нэгэн балансыг барьж чадахгүйгээр өвчлөлт бол маш их нэрвдэд байгаа зүйлүүд байгаа. Тэгэхээр таны хувьд бас дотрийн юмч учраас энэ тал дээр бас тодорхой хэмжээний зөвлөгөө мэдээлэл сургалтуудыг ордог учраас хойлгийнхны яриа бол өнөөдөр манай сонсогч нарт бол илүү ихээр хүртээмжтэй байх болов уу гэж бол би бодож байгаа. Тэгэхээр хоёулаа эхний асуулт бол таны одоо ажлын туршлагаасаа илүү ойлоо яриагаа эхлэе. Тэгэхээр та ерөөд ажлын туршлага талаасаа бас өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулах үүднээс та хэлж өгөөч. Би 2013 онд анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийг хүний хэмжээ мэргэжлэр төгссөн. За дотрийн их хэмжээ мэргэжлэр одоо нарийнсан суралцсан. За тэгээд үүнээс хойш бол ажлын туршлагын хувьд аваад үзэх юм бол Харвардын их сургуулийн одоо судалгаа шинжилгээний нэгж байгууллага одоо Монгол улсад байдаг. За энэ судалгаа шинжилгээний байгууллагад бол одоо шимт хичээл болон халдвар төвчний чиглэлээр одоо судлаачаар ажиллаж байсан. За тэгээд яг одоогийн байдлаар бол халдвар төвчний судлалын үндэсний төвийн одоо төсөл хөтөлбөр гадаад харилцаа хариуцсан одоо мэргэжилтнээр ажиллаж байна. За тэгээд анагаах ухааны салбар бол мэдээж маш удаан сурдаг. Би бол одоо судлаач одоо нийгмийн эрүүл мэндийн магистрантаар одоо хүртэл одоо анагаах шинжилгээ ухааны их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуульд бол суралцж байгаа. За тэгээд ийм хүн байгаа. Ялангуяа монголчуудын хувьд бол тэр нийгмийн эрүүл мэнд гэдэг энэ ойлголт бол маш дутуу байгаад байна шүү дээ. Тэгэхээр таны хувьд угаасаа дотрийн эмч сууртаа тэгээд нийгмийн эрүүл мэнд талаас энэ ажил судалгаанууд дээр их оролцож байгаа учраас энэ судалгаануудын талаар би бас илүү цаашаа лавшруулад бол дараагийн одоо асуултууд дээр бол асууя гэж бодож байна. За тэгэхээр ерөөхдөө бидний хүний биед зайлшгүй шаардлагатай одоо тэр шимт хичээл гэж байгаа те амин дэм шимт хичээл гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Энийг та бас маш энгийн бөгөөд товч тодорхойгоор бас хэлж өгөөч. Тэгэхээр нөгөө амин дэм эрдэс байц гэдэг бид нар ер нь бол энэ ойлголтыг ойлгохын тулд эхлээд хоол шимт хичээлийн талаар маш юм ерөнхий бүлгийг бол ойлгох хэрэгтэй. Яагаад тэгэхээр эдгээр одоо амин дэм шимт одоо эрдэс байц гэж нэрлэгдээд байгаа энэ микро шимт хичээл гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Микро болон макро шимт хичээл гэж нэрлэж байгаа. Ерөнхийдөө одоо хүний биед одоо хэрэгцээтэй шимт байцуудыг тэгэхээр тэр шимт байцуудыг бид одоо хүн бол тэг хоол хүнснээсээ бол авах ёстой байдаг. Гэтэл одоо тэр зохистой хэмжээгээр хоол хүнснээсээ одоо тэр шимт байцуудаа авч одоо авах тэр баланс нь алдагдчихаар шимт хичээлийн дутагдлалд ороод байгаа тийм ээ. Тэгэхээр ерөнхий бид нар бол мэдэн тий хүнсний одоо бүтээгдэхүүнүүдийг 5 6 бүлэг болгож ангилаад байгаа шүү дээ тийм ээ. Үүнд нь болохоор нөгөө үр тарианы төрөл, за тэгээ махан бүтээгдэхүүн, сүү цагаан эдээ, жимс, за хүнсний ногоо, за тэгээд ус бас ингэж орж байгаа тийм ээ. Тэгэхээр эдгээр одоо 5 6 бүлэг одоо хүнснээс одоо хүн макро болон микро шимт хичээлийг биедээ авч идэг. За яагаад ингэж аваад байгаа гэхэлэр энэ чинь хүний бие организм чинь маш ухаалаг систем тийм ээ. Одоо амьд байх тэр эрүүл байх руу одоо тэмүүлж идэг тэр тэнцвэртэй байдлыг хангаж идэг. Тэгэхээр
ерөнхийдөө шимт хичээлийг бид цаа ярьсан макро болон микро гэж англи. Нөгөө макро шимт хичээл гэхээр уураг өөх тус нүүрс ус гэдэг ойлголтыг бол хүн болгон мэдчихэж байгаа. За микро шимт хичээл гэдэг маань өөрөө амин дэм ирж бодис гэсэн хоёр төрөлд бол хуваагддаг. Тэгээ эдгээр бодисууд өөрөө хүний бие махбодод маш бага хэмжээгээр шаардагддаг. Гисэн хэрнээ хүний бие махбодын одоо амин чухал эрхтнүүдийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тэр үйл ажиллагааг бие махбодод гүйцэтгэдэг. Тэгээ жишээ нь одоо хүний одоо эдисийн нөхөн төлжилт одоо өсөлт хөгжилт тийм мэдрэлийн эсийн дамжуулалт гэдэг ингээд одоо зүрх судасны эргэтэн тогтолцоо гэл маш олон одоо тийм бодисын солилцоо явагдах тэр дотоод орчны тэнцвэртэй байдлыг хангах гэд энэ олон одоо физиологийн үйл явцад маш чухал тий үүрэг оролцдог учраас энэ амин дэм гэж нэрлэдэг байгаа шүү дээ тий амьдралд зайлшгүй шаардлагатай учраас тэгж хэрэгжилж байгаа энэ одоо шимт бодисуудыг тэгэхээр маш бага хэмжээгээр хүний бие шаардлагатай тэгсэн хэрнээ одоо хүний биед нийлэгч чаддаггүй хангалттай хэмжээгээр заавал одоо хүнсээр авах шаардлагатай одоо энэ одоо микро бодис одоо органик нийтлүүдийг л бид нар одоо амин дэм эрч цоц гэж нэрлэдэг. За тэгэхээр хүний биед шаардлагатай тэр амин дэм болон шимт хичээлийн талаар ойлголтыг бол та товчгоо тодорхой өглөө. Би тэгэхээр бас дараагийнхын судалгааны талаар асуумаар байна л да. Монгол одоо хүний хоол хичээлийн 5 дугаар судалгаа гэж бол хүмүүсээс мэдээллийг нэг хэсэг эмчнэрээс авсан баг. Харин 6 дугаар судалгаа бол одоо хамгийн сүүлийн судалгаа байж байгаа. Энэ дээр ерөнхийдөө Монгол хүний тэр амин дэм болон шимт хичээлийн энэ одоо зүйлүүд дээр ямар нэгэн зүйлийн дутагдал нь одоо 5 дугаар судалгаан дээр байсан шигээ дутагдлууд нь одоо харьцангуй адилхан яваад байгаа юу? Эсвэл энэ 6 дугаар судалгаан дээр илүү та шимт хичээл болон амин дэм дээр яг илүү дутагдсан ч юм уу энэ талаас онцлж хэлэхээр тэр зүйлүүд юу вэ? Шимт хичээл гэдэг бол нийгмийн эрүүл мэндийн аюут маш том асуудал яриад энэ хоёлоо тий. Тэгэхээр эрүүл мэндийн яам одоо нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв тий. За нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан хамтраад энэ шимт хичээлийн одоо судалгаануудыг үргэлжлэн ер нь бол хийдэг одоо тогтмол тий үргэлжлэлтэйгээр. Тэгэхээр энэ судалгаагаар юуг тодорхойлдог вэ гэхээр Монгол одоо хүний одоо тий идж байгаа хоолоороо тэр нөгөө бие махбодод шаардлагатай байгаа тэр шимт бодисуудаа хэр авч байгаа вэ нэгдүгээр шүү дээ. За хоёрдугаарт шаардлагатай зөвлөмжийг боловсруулах тэр хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр одоо энэ судалгаануудыг ер нь бол хийдэг. За тэгээд 6 дугаар судалгаа бол 2023-аас 24 оны хооронд бол одоо хэрэгжсэн байгаа. За энэ судалгааны үр дүнг би яг уншиж танилцсан. Тэгээд эндээс харахад бол ерөнхийдөө энэ 6 дугаар судалгаанд бол одоо насны бүлгээр нь харилцан адилгүй бол сонгож төвөр авдаг тийм ээ. 0-5 насны хүүхдүүд за тэгээд одоо ерөнхий боловсролын сургууль за тэгээд бүлэг болгоноос төлөөлүүлээ тийм ээ 15-аас 49 насны эрэгтэйчүүд за жирэмсэн эмэгтэйчүүд за мөн одоо төхөөрчүүн насны эмэгтэйчүүд гэж одоо хүн амын бүлгээс одоо төвөрлж аваад энэ судалгааг бол хэрэгжүүлдэг. За тэгээд энэ судалгааны үр дүнг бол ажиглахад шимт хичээлийн дутагдал бол одоо хിവэр байсаар байгааг бол харуулж байгаа. Ялангуяа бид нар шимт хичээл гэхэлэр юуг авч үзэх вэ гэхэлэр за хамгийн сайн мэдих төмөр тийм ээ. Төмөр гэдэг бол одоо бие махбодод зайлшгүй шаардлагатай одоо юм эрдэс тийм ээ. Тэгэхээр энэ төмөр гэдэг бодис чинь одоо энэ бодис өөрөө цусны одоо тэр гемоглобин ингээд уурагтай холбогдож одоо бие махбодод одоо хүчил төрөгчийг зөөвөрлөх юм чухал үүрэгтэй байдаг тийм. Тэгэхээр төмрийн дутагдал бас одоо 6 сараас 50 одоо 28 сартай хүүхдүүдийн дунд бас харьцангуй өндөр байна гэдэг үр дүн гарсан байна. За тэгээд мөн одоо Д амин дэм тийм ээ. Д амин дэмийн дутагдал бол Монголд маш тархмал байдаг. За ерөнхийдөө Монгол нийт хүн амын дунд хийсэн судалгаанууд бас олон байдаг тийм. Миний бас өмнө ажиллаж исэн одоо ажлын туршлагын хувьд одоо нийгмийн эрүүл мэнд одоо шимт хичээлийн судалгаа хийсэн одоо Монголын эрүүл мэндийн үүсгэлгээ байгууллага байдаг. За Монголын эрүүл мэндийн үүсгэл байгууллагаас хийсэн одоо энэ Д амин дэмийн судалгаануудаас ингээ үр дүнгийг ингээ хараад үзэх юм бол нийт хүн амын 99.8% Д амин дэмийн дутагдaltaй бараг 100% гэж хэлж болохоор тийм ээ. Энэ 6 дугаар судалгаан дээр ч гэсэн Д амин дэмийн дутагдал бүр одоо ч хүртэл ингээ байгаад байгааг одоо үр дүнгээс нь бол харж байна тийм ээ. 0-аас одоо 59 сартай хүүхдүүдийн 2 хүүхдүүд нэг нь одоо Д амин дэмийн дутагдaltaй. Яг нь өмнөх судалгаатай харьцуулахад харьцангуй багассан ч гэсэн 50% нь одоо дутагдaltaй байгааг л харж байгаа байхгүй. Тэгэхээр энэ судалгаануудын үр дүн ингээ хараад тахлаар нөгөө бид нар хоол шимт хичээлээр авах ёстой нөгөө амин дэмэр цоцоо авч чадахгүй байгаад байгаа нь харагдаад тий авч чадахгүй болохоор одоо яах ёстой вэ тий энэ зүйлийг заавал бид нөхөх ёстой. За Д амин дэмийн хувьд бид нар ингээ онцлог аваад үзэх юм бол Д амин дэм чи өөрөө нарны гэрлийн нөлөөгөөр одоо хүний харьцан дээр нийлэгждэг тийм ээ. Аль эсвэл бид нар хоол шимт хичээлээрээ одоо тухайн амин дэмийг нөхөх боломжтой байдаг. За тэгэнгүүт
Монгол орны нөгөө орчин нөхцөл тий дэлхийн бөмбөрцийн одоо хаана байрлаж гин гэдгээс шалтгаалуулаад бид нар чинь жилийн 4 улиралтай тий хүүтэн сэрүүний улирал ихтэй зөвхөн зуны одоо 6-7 сард нар гардаг тий харьцангуй арьсаа ингээд наранд гарах боломжтой гэд энэ нөхцөл байдлаасаа хараад үзэхээр ялцчгүй 8 нэмийн дутагдал бол юм тархмал байгаа. Тэгэхээр энийг заавал гаднаас бид одоо хоол шимт хичээлээр авч чадахгүй л бол одоо орлуулах заавал зайлшгүй шаардлагатай тий. Тэгэхээр энэ шимт хичээлээрээ нөгөө хоолоор авах ёстой хүнс гэдэг ихлээр одоо хүнсний бүтээгдэхүүн болгон өөрт нь агуулгаддаг одоо шимт хичээлийн тодорхой хувь байдаг тий. Дэм нэмэр баялаг хоол хүнс гэж аваад үзэх юм бол 70 гаралтай одоо загсны махнууд тий. За мөн одоо сүү цагаан эдэнд одоо илүү байдаг тий. Гэтэл тэр одоо хүнсний бүлгийн хэрэглээ бага бага тахлаар л нөгөө дутагдал маань одоо хിവэрэл үргэлжлээд байна гэж бид нар бол одоо харж байна тийм ээ. Тэгэхээр ер нь бол энэ судалгаанууд одоо ч гэсэн одоо Монгол улсад тэг одоо бага насны хүүхдүүд за тэгээд одоо насанд хүрсэн хүмүүст одоо амины нэмийн дутагдлууд одоо дутагдaltaй байгаа ингээд одоо харуулад байна. За мөн одоо 2015 онд хийсэн насанд хүрсэн монгол хүний шимт хичээлийн судалгааг мөн бас хийсэн. Одоо Монголын эрүүл мэндийн үүсгэл байгууллагаас. За тэгээ энэ судалгааны үр дүнгээр бас юу ажиглагддаг гэхээр нийт одоо Монгол улсын 8 аймаг за тэгээд 300 гаруй хүнийг хамруулсан юм судалгаа хийгээд за ерөөхдөө хоолтын байдлыг ингээ харж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө монголчуудын иддэг хоол хүнс юу байдг вэ гэхээр хоолны зураглал гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хөдөө амьдардаг за хотод амьдардаг те офис ажилтаа хүмүүс одоо малчин хүмүүс болон офисын ажилтаа хүмүүсийн хоолт ингээд зураглыг гаргалаар монголчууд ихэнх одоо ихвчлэн юм цөөн их иддэг юм байна тий. За шүлтэй хоол иддэг, сүтээ цай уудаг. За тэгээ гурилан бүтээгдэхүүний хэрэглээ өндөр байдаг. За тэгээ спиртэн бүтээгдэхүүн гэдэг ингээд нэг хитгэн нэр төрөл одоо хүнсний зүйл дээр л ингээд эргэлдэж идэг нөгөө хоолны хэрэглээ. Тэгээд энэ байдал нь эргээд юунд хүрэж байгаа нэхлээрээ нөгөө амин дэмийн дутагдал хүрэж байгаа. Тэгээд энэ судалгаагаар юуг тодорхойлсон бэ гэхлээрээ хоолтынх нь одоо бүртгэлийг ингэж хийгээд 24 цагийн хоолны бүртгэл хийгээд за үүний дараагаар цусндах нөгөө А амин дэм, Б амин дэм одоо фолийн хүчилтэй B1 2 фолийн хүчил за тэгээд витамин D хэмжээг тодорхойлсон байна. Тэгээд эндээс харахад мөн л одоо тий харьцангуй нөгөө үр тариа болон маханд агуулгаддаг B2 B3-ын түвшин бол харьцангуй нэг дутагдал 1.10-аас 15% тай тийм ээ. D амин дэмийн дутагдал бүр 100% тай. За А амин дэмийн дутагдал бол нэг 24-өөс 71% тай гэдэг ингэж гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бид нар шимт хичээл одоо тэр хоол хүнс гэ тий 5 6 нэр төрөл хоол хүнсийг маш юм одоо өргөн баялагтай ингээд хоолоо таны хоолны тавг ер нь бол солонгийн 7 өнгө шиг байх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэр жимс ногоог сайн түлхүүх хэрэглэхгүй л бол нөгөө агуулгадах шимт бодисын агуулмж нь одоо хоол хүнсээр авах агуулмж багасаад л ирэхлээр нөгөө шимт хичээлийн дутагдалд ордог. Тэгээ энэ зүйл маань өөрөө эсийн төвшөнд очихороо эсийн одоо далд өсөглөн гэдэг зүйлийг үүсгэж идэг тийм ээ. Тэгээ энэ маань өөрөө эрүүл мэндэд эргээд яаж цөрөг нөлөөлдөг гэхээр яг одоо бол танд одоо ямар нэг өвчин үүсэхгүй ерөөдөө урт хугацаанд хүний амьдралын чанарт нөлөөлж идэг. Одоо ийм байдлыг үүсгэдэг тийм ээ. Тэгэхээр хүн болгоно л одоо амьдрал сайхан амьдрах хүсэлтэй, эрүүл байх хүсэлтэй байдаг. Тэгэхээр харьцангуйтай энэ шимт хичээлээрээ бид нар өөрсдийнхээ эрүүл мэндийг хамгаалах бас нэг юм боломж бол байдаг. Тэгэхээр одоо энэ бол хүний хооллолтой бол шууд хамааралтай байдаг гэдэг нь бол судалгаануудаар бол харагдаж байгаа. Таны яг сүүлд ярьсан тэр судалгаа болохоор хүн амын хоол хичээлийн 6 дугаар судалгаанаас өөр тусдаа нэг судалгаа ярьж байгаа тий. Тэр болохоор яг насанд хүрсэн хүмүүстээр илүү хийгдсэн судалгаа байгаа. Тий, насанд хүрсэн монгол хүний хоолтын шимт хичээлийн байдлыг судалсан судалгаан дээр бол тэгэхээр угаасаа яг бидний идж байгаа хоолунд бол ерөөсөө яг л одоо би чинь уг нь бол маш их ногоотой газрын хүүхэд тахгүй Сэлэнг аймгийн Мандал сум зүүн хараа. Тэгсэн хэрнээ би яг тэнд одоо очиод өвөл ч юм уу шинэ жилээр очиод нэг хоол хийгээд тхий ингээгээд хэлэхэр нарийн ногоо хайхаар тэнд үнэхээр нарийн ногоо олдохгүй. Тэнд юу олдож байгаа нөхөр ерөөсөө төмөөс олдож байгаа, манжуу олдож байгаа, лов олдож байгаа. Тэгээ хүмүүс яг ерөөсөө яг идэж ууж байгаа хоолыг ингээд харахаар яг таны хэлдэг л хоолнод байгаа байхгүй. Цөөн байна, шүлтэй бол байна, бууз юм хоошор. Ерөөсөө яг л нэг мах гурил хоёр ээлжсэн хамт орсон хоолыг л бид нэр идэдэж штэ. Хажуугаар нь уг нь тэр ногоотойгоо илүү зохицуулаад идээд байх юм бол энэ бидний тэр хоол тэжээлийн чимэгдэлт одоо илүү ихээр ингээ шингэж сайтай юмд бол сайн нөлөөлөх юм байлээ. Гэхдээ бид нар тэгж идэж чадахгүй байгаад. Тийм одоо яг таны хэлж байгаа яг зөв те ингээд ногоотой газрын хүүхд хэрнээ ингээд те хэрглэж байгаа хоол хүнс нь ингээл нэг хідэн нэр төрөлтөө л хэрэгжилж идэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ер нь бол хүн те эрүүл чанартай урт наслахад өдөрт дор хаяж 5 порц одоо салаат те энийг ингээд хэмжээд үзэх юм бол нэг
400-аас 800 г ногоон ургамал навчит ногоог бол эдхийг зөвлөдөг. Тэгээ энэ яагаад ингэ зөвлөж байгаа гэхээр тухайн хүний нөгөө дундаж наслалтай шууд холбоотой байдаг. Энэ хүний хүнсэндээ хэрглэж байгаа ногоо жимсний хэрэглэх хэр байгаа нь хүний амьдралын чанар болон дундаж наслалтай шууд холбоотой нь ер нь судалгаанууд бас байдаг юм. Тэгэхээр монголчуудын хувьд харьцангуй нөгөө бидний нөгөө цаг агаар тий мал аж ахуйн маань хөгжсөн орн тийм ээ, малын гаралтай одоо нөгөө сүү цагаа идэ маха илтүүлэхгүй хэрэгэлдэг. За тэг хөдөө аж ахуйн хөгжил бол харьцангуй хэцүү шттэ тий нөгөө одоо ширүүн одоо энэ хүйтэн цаг агаарын онцлогоос шалтгаалаад бид нар жилийн 4 улирлын туршид одоо шинэ ногоо жимсний хэрэглээ бол бага байдаг тийм ээ. Тэгээд ингээ аваад үзэхлээр яалтчгүй энэ дутагдлууд ингээ үүсээд байгаа шалтгаан нь бол бидний бас газар зүйн онцлогтой шууд хамааралтай, цаг агаартай хамааралтай, нөгөө хөдөө аж ахуйтай хамааралтай. Хөдөө аж ахуй гэдэг бол ерөөсөө нөгөө шимт хижээлийн байдлыг бол ерөөс тодорхойлж идэг. Тэгээ хаана амьдарч байна? Дэлхийн одоо бөмбөрцгийн одоо нийт хүмүүсийг ингээд аваад үзэх юм бол одоо хоолтын байдлаар нэг аваад үзэх юм бол мал аж ахуй эрхэлдэг орны одоо соёлтой тийм хүмүүсийн одоо хоолтын хэм маяг, за тэгээд далайн гаралтай нөгөө хоол хүнс хэрэгэлдэг нөгөө далайн орны орнууд идэх тийм ээ. Одоо далайн гаралтай хоол хүнс хэрэгэлдэг хоолтын хэм маяг, за мөн одоо дундад Азийн буюу нөгөө жимс ногоо тий байнгын сайхан цаг агаарын таатай байдал байдаг. Тэгээд нөгөө хөдөө аж ахуй одоо нөгөө газар тариалан маш гоё хөгжсөн ногоо жимсийг хүснээрээ сайхан хэрэглэх боломжтой бас ийм хоолтын маяг тий. За мөн одоо нөгөө Америк амьдралын хэм маяг шүү дээ. Америк хоолтын хэм маяг одоо хитэх нөгөө нэг хит боловсруулсан, за тэгэл нөгөө түргэн хоолнууд тий маш их одоо өндөр сахартай одоо хийж үлсэн ундаа хэрэгэлдэг ийм бас хоолтын хэм маягаар бас ингэж ангилж үзэж болно л доо. Хоолтын хэм маягаар. Тэгэд эдгээр энэ хоолтын хэм маяг өөрөө эргээд харах юм бол нөгөө халдварт бас өвчин нөр өвдөх эрсдэл тий. Нөгөө бид нар ярьдаг өрн өвчлөлийг бол дотор нь халдварт болон халдварт бус гэж хоёр ангилаад байгаа шүү дээ тийм ээ. Халдварт өвчин гэхээр тодорхой тийм ээ. Ямар нэгэн одоо өвчнөдөө сүрий гэх юм бол микобактериэр үүсгэгддэг. За одоо томуу гэх юм бол томуугийн хүрээний вирусүүдээр үүсгэгддэг гэж ярьдаг шүү дээ. Халдварт өвчний бол үүсгэж тодорхой. За халдварт бус өвчин юунаас болж үүсээд байгаа гэхээр нөгөө хүний амьдралын хэм маягтай холбоотой оршууд үүсч идэг. Тэгээ тэр нь одоо юу яах вэ? Хооллолт нэгдүгээр тэгэл хөдөлгөөний дутагдал, стресс, за тэгэл хүрээлэн байгаа орчин, за нойр тий одоо өөрөөр шалтгааллах зүйлтэй гадаад хүчин зүйлүүд бас байна л та тий. Тэгэхээр энэ халдварт бус өвчлөлийг үүсгэж байгаа ихэнх шалтгаан бол ерөөсөө хүний нөгөө амьдралын хэм маягтай холбоотой. Тэгэхээр энэ амьдралын хэм маягийг нь өөрөө тухайн хүний эрүүл мэндийг тодорхойлоод байгаа байхгүй. Тэгээд ингээд судалгаанууд бас нөгөө одоо дэлхийн эдийн засаг одоо нөгөө одоо тодорхойлдог бас олон юм судалгааны байгууллагууд байна л да. Тэндээс ингээ гаргасан судалгааг харахаар нөгөө буруу амьдралын хэм маягаас үүдсэн одоо тэр өвчний зардалд дэлхийд дахинд нийтдээ 8 тэрбум долларыг зарцуулдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ тэр буруу амьдралын хэм маяг буюу нөгөө буруу хоолтойгоор үүсэж байгаа эрүүл мэндийн зардал маш өндөр. Тэ бид нар ингээ бодоод үзэхэд одоо нэг хүн буруу хоолдог байлаа, биеийн жингийн илүүдэлтэй боллоо тий. Тэр болгон эргээд цаандаа эрүүл мэндийн асуудлыг үүсгэж яадаг тийм ээ. Биеийн жингийн илүүдэл гэдэг бол за нэгдүгээрт наандаа шууд таархлалт болно тий. Цаашаа цаашлаад энэ маань өөрөө одоо биеийн жингийн илүүдэлтэй хүн чинь даралт нь нэгсэн. За тэгэл нөгөө бодис солилцоо хямарсан, бодис солилцооны алдагдлалд орж байгаа. За тэгэл ингээл ирэхлээр нөгөө зүрх судасны өвчлөлт өртөх одоо эрсдлүүд нь нэмэгдчихэв. За тэгээд энэ зүрх судасны эрсдэл за тэгээд бодис солилцооны алдагдал тэр даралт ихсэлт чинь эргээд нөгөө үр дагавар нь тархины цус харуулт, зүрхний шигдээс гэд те мөн цаашлаад одоо биеийн жингийн илүүдэл бол маш олон өрөслийг одоо өдөөх юм процессыг одоо идэвхжүүлж яадаг те. Тэгэхээр ингээд хараад үзмэн хавдрын өвчлөлүүд за тэг маш олон ийм халдварт бус өвчний одоо ингээд суур шалтгаан болоод идэг. Энэ амьдралын хэм маяг юусэн. Тэгэхээр бид нар одоо энэ амьдралын хэм маяг, энэ хоолтын хэм маягаа заснаар өөр өөрийнхөө эрүүл мэндийг одоо тий хамгаалах бас боломж одоо хүний гарт байдгийг шүү тий. Тэгэхээр зөв мэдээлэлтэй байх хэрэгтэй. Одоо тэр нөгөө шимт одоо 6 дугаар судалгаанаас харахад 6 сараас 24 сартай хүүхдүүдийн төмөр дутагдлын тус багталт өндөр байгаад байгаа байхгүй. Тэр юутай холбоотой ингээд аваад үзээ л та тий зүгээр ингээд судлаач хүний хувьд эмч хүний хувьд аваад үзэх юм бол 6 сартай хүүхдүүд чинь нэмэлт тоолнд орж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр бол шууд ээжийн эрүүл мэндийн боловсролтой шууд хамааралтай болчихж байгаа. Ээж мэдээж хүүхдийнхаа шимт хичээлийг яаж өгөх үү гэдгээ тооцоолдог, мэдээлэл уншдаг тийм байх юм бол хүүхдийнхаа нөгөө
одоо хоолтойг анхаарч эхлэх байхгүй тийм ээ. За миний хүүхэд одоо мах идэх юм бол ялангуяа элэг бол тийм ингээд төмрөөр баялаг байдаг. Би тэгэхээр хүүхдийнхээ хоолнд 7 хоногт одоо нэгээс 2 удаа элгийг өгөх нь тийм одоо хүүхчүүд тийм хоолнд орж байгаа хүүхдэд. За тэгээд хүүхэд бол одоо ингээд алтан төрлийн ногоо идэх юм бол эрүүл мэндэд хэрэгтэй гэдэг юм байна. За тэрийг яаж өгөх үү, ямар давтамжаар өгөх үү гэд энэ бүх зүйл бол ингээд эрүүл мэндийн боловсралтай шууд хамаатай. Тэр ээж гэдэг бол зүгээр л нэг монгол хүн шүү дээ тийм ээ. Тэгэхээр бас энэ одоо энэ эрүүл амьдралын хэм маяг за тэгээд энэ амьдралын хэм маягийг ер нь зөв болгоход эрүүл мэндийн боловсрал маш чухал байдаг. Тэгэхээр одоо энэ мэдээллийн одоо 900-д амьдарч байгаа бид нарт одоо энэ эрүүл мэндийн боловсролын мэдээллийг хаанаас авах уу гэдэг тухайн их сурвалж байгаа бас бид нар аюул сайн шалгаж авах хэрэгтэй. Яг л маш олон төрлийн мэдээллийг их сурвалжаас янз бүрийн зөвлөгөө өгдөг тийм ээ. Тэндээс аль нь зөв аль нь буруу бас мэдэхгүй юм тохиолдол гардаг шүү дээ тий. Тэгээд энэ хоолт гэдэг зүйл бол боловсролоос гадна нөгөө талдаа нөгөө хинтэй хамт байгаатай шууд хамааралтай байдаг. Тэгээ хүрээлэн байгаа орчин шүү дээ. Одоо магадгүй таны хажууд нэг мундаг мэдлэгтэй хүн байвал та бас яг тэрийг дагаал хооллох бах тий. Магадгүй бас буруу одоо хооллдог юм нэг хүрээлэлтэй гэр бүлд байвал буруу л хооллоод эхэлдэг. Хоолт гэдэг бол өөр хоол гэдэг чинь өөрөө гэр бүлэрээ суугаад хооллолдог тий. Тухайн айлын ээж ямар одоо хоолтын мэдээлэлтэй байна. Тэр айлын хүмүүсийн эрүүл мэнд ерөөсөө тэр ээжийн бараг гарт байгаа хгүй тийм ээ тэр айл эзэгтэй ангаар. Тэгэхээр ер нь одоо эмэгтэй хүн ялангуяа тий хоол шимт хижээлийн талаар маш сайн мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тэр нь эргээд эрүүл мэндэд маш одоо өндөр нөлөөлөл байдаг шүү гэдгийг бас ингэж тооцож тий одоо юмд бас аягүй гоё ухамсартайгаар хандвал бид нар харьцан бас эрүүл байх аягүй боломжтой. Яг л бидний хүнсний сонголт бол одоо маш их шүү дээ тий ингээд дэлгүүрт ороод юу сонгохоо мэдэхгүй л болцсон тийм үү тий ингээд олон сонголтын дунд ингээд төөрсөн байгаа байхгүй. Тэр дундаас л одоо тий өөрийнх нь бид хэрэгцээтэй л одоо хүнс шимтэж хэлийг сонгох нь бол одоо нөгөө эрүүл мэндийн боловсралтай л одоо шууд холбоотой болчихж байгаа юм л да. Түүнээс биш дэлгүүрт одоо нэг хүний бид бүр хор олохор зүйлийг бол мэдээ зарахгүй байгаа шүү дээ. Манай өмнө нэг орсон зочин бас тэгж хэлжсэн Японд сахартай юм зардггүй бол зардгаа. Хүүхдүүд тэрийг сонгож авах боловсрал гэдэг зүйл нийгмийн эрүүл мэндэд маш өндөр судсан учраас хүүхдийн өнөөдөр би сахар авч идэх эсвэл бидээ хэрэгцээтэй юм авч идэх гэдэг хүүхэд өөрөө сонгох хэмжээний тийм өндөр боловсралтай болсон учраас одоо энэ CU вэ, GS вэ чинь угаасаа л дэлхийд алдартай юм сүлжээнүүд байна. Тэгээ бид нар тийшээ ороод мууг нь харахаас илүү аль зөв сонголтыг хийж болох вэ гэдэг зүйлийг бол ээжээсээ эсвэл одоо хүрээлэн байгаа зүйлүүдээс эсвэл одоо ерөнхий боловсролын сургууль нь тэр боловсролыг сайн өгдөг байх нь ер нь нийтийн эрүүл мэндэд маш чухал асуудал болчихвол байна л да одоо. За. Судалгааны хувьд бол мэдээж маш бодиттой зүйлүүдийг бол гаргаж тавьж байгаа. Тэгэхээр хоёул витаминуудын талаар одоо бас яг ингэ цаашгаа дурдан. Тэгэхээр одоо энэ үзэж байгаа хүмүүсийн хувьд бол дийлэнх нь ээжүүд байдаг. Тэгээ гэрийн эцэгтэй нэр байдаг. Тэр хүмүүс яг үр хүүхдийнхээ төлөө өнөөдөр эхний ээлжинд өөрийгөө боддог мөхт үр хүүхдийнхээ төлөө хоёулынх нь одоо яриаг сонсоо сууж байгаа. Дараа нь үр хүүхдээ бодхоос гадна өөрийгөө эхлээ бодчих юм бол дараа нь хүүхд рүүгээ тэр боловсрал чинь ингээд дадал болоод ингээд тэр нүдэнд нь ихт болоод явж байгаа гэдгийг бол ойлгож байгаа бах. Ер нь ээжүүд бол айгүй гоё тэм засарж байгаа, зөв ойлголттой болж байгаа гэж би харж байгаа. Ялангуяа бидний үеийн бол биднээс доошо ээжүүд залуу одоо эмэгтэйчүүд бол айгүй сайн гэр бүлтэй анхаарал тавьдаг болж эхэлж илээ. Тэгэхээр дараагийн асуулт бол би бол ингэж бодоод байгаа хүмүүс одоо ингээд ярихаараа зөвхөн одоо хоол унднаасаа хэрэгцээтэй шимт хичээлээ бид нар хангалттай авъя. Энэ нь бол хамгийн зөв зам юм байна гэдэг зүйлийг бол манай эмчнэр бол уусаа хэлж өгч байгаа. Тэнгүүд нөгөө хүмүүс чинь хоол шимт хичээлээрээ бид нар одоо энэ бич хэрэгцээтэй нөгөө макро болон микро шимт хичээлээ хангалттай авчих юм байна гэдэг ойлголтыг авч эхэлж байна. Тэгээд таны хувьд бол бас яг энэ талын судалгаанууд төр нэлээд ажилтдаг хүний хувьд бол Монголд байгаа хүн одоо энэ хоол хүнсээр 100% бит хэрэгцээтэй нөгөө дутагдаад байгаа шимт хичээлүүдийг ер нь авах боломж юу хэр байгаа юм бол энэ ер нь бодиттой юу? Эсвэл тодорхой хэмжээний дутагдал үүсвэл тэн дээр ямар нэгэн байдлаар нэмэлтээр хэрэглэх шаардлага ер нь байгаа болов. За одоо түрүүнд хоёлаа судалгаа ярьсан те Монгол хүн насанд хүрсэн хүний хоол шимт хичээлийн судалгаа. Тэндээс харахад маш одоо энэ амин дэмийн дутагдал, эрдэс зүйн дутагдал бол өндөр байгааг нь харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэрлээд байгаа хүнсний нөгөө бүлгүүдийг тэнцвэртэй бус хэрэглээд байгаа учраас л тэнд ингээд тэнцвэр алдагдсан байгаа. Тэгээ дутагдал үүсээд байгаа юусоо тий гол шалтгаан нь. Тэгэхээр нэгэнт одоо амьдралынхын хэм маягт ингээд тохируулаад магадгүй одоо хүнсний хангамж муутай ч юм уу тий хүнсний аюулгүй байдал гээд олон зүйлүүд нөлөөлж байгаа шүү дээ үүнд.
бас одоо хоолтонд бол хүний орлого тий шууд нөлөөлдөг. Харьцангуй нөгөө эрүүл хоолыг бол яг одоо танаас гарч байгаа мөнгө жоохон бага зэрэг өндөр байдаг. Тэ таны халааснаас яг одоо гарч байгаа мөнгө. За харьцангуй нөгөө хямд хүнсүүдийг тий одоо яг муу гэж хэлэхгүй л тий. Тэ одоо амархан шингэдэг нүүрс ус ч юм уу тий тийм одоо хүнснүүд бол харьцангуй нөгөө эрүүл зохицуулах үйлчлэгтэй хүнснээс арай жоохон хямд байдаг тийм ээ. Гэхдээ цаашдын одоо юугаа хараад үзэх юм бол нөлөөллөө хараад үзвэл хэдэн жилийн дараах 5 жилийн дараах 10 жилийн дараах ингэ нөлөөллөө хараад үзэх юм бол та эрүүл хоолтын хэм маягаар 5 10 жил яваад үз. За магадгүй тэрийг анхаардгүй зөвхөн мөнгөө энэ үнэтэй байдаг ч юм уу тэгж бодоод ингэ явахад нөлөөлөл бол ингэ маш өөр ирээдүйд гарч байгаа үр дагавар нь яагаад тэгж гарч байгаа гэхээр та яг одоо танд тэр үнэтэй юм шиг одоо тусаад байгаа тэр санхүүгийн зардал эргээд таны нөгөө амьдралтаа гаргаж байгаа чанартай цагийг гаргаж өгч байгаа байхгүй юу? Та магадгүй өвчнөд биш те ингээд өөрийнхөө эрүүл мэндийг одоо хоолтоор хамгаалаад байх юм бол өвчнөд биш өөрийнхөө магадгүй аялал зугаалга боловсрал үр хүүхэд гээд маш гоё амьдралыг чанартай өнгөрүүлэх боломж олдож байгаа. За яг одоо та ингээд зөвхөн ингээд хооллохын тулд амьдраад те хоол шимтгийлээ анхаарахгүй ингээд яваад хам бол хэдэн жилийн дараа танд винжин илүүдл үүснэ. Энэ нь өөрөө зүрх судасны өвчлөлийн эрсдлүүд болоод байна. Тэгээд нөгөө даралт ихсдэг одоо өвчтөй одоо магадгүй одоо чихрийн шижин тэгээд маш удаан хугацааны туршид ингээд эмчийн хяналтанд байх шаардлагатай тогтмол им уудаг юм өвч одоо амьдралын буруу хэм маягаас болсон өвчнүүд чинь эргээд нөгөө санхүүгийн нөлөөлөл маш их болчдөг байхгүй. Байнгын тогтмол юм уу тэгээд ажил хийж чадахгүй тэгээд гэр бүлийн санхүү гэдэг ингээд олон зүйл нөлөөлдөг учраас одоо таны одоо тэр эрүүл хооллохоор хийж байгаа сонголт бол ирээдүйд хийж байгаа хөрөнгө оруулалт гэж ойлгож болно тий. Тэгэхээр шимт хижээл дээр ер нь бол нөгөө 5 бүлэг хүнсээ тэнцвэртэй авч чадахгүй болохоор л одоо ийм зүйл үсээд байгаа тий. Тэгэхээр мэдээж яг одоо танд ингээд тэнцвэртэй авах боломж байхгүй бол тэрийг заавал орлуулах хэрэгтэй. Яагаад тэгэхээр тэр зайлшгүй авах амин дэм одоо тэр эрдэс бодис чинь таны бие махбодод орж ирэхгүй болохоор л эргээд нөгөө хямрал одоо тэр өвчлөл үүсэх тий ингээд бодисын солилцооны хямрал ингээд маш олон зүйл төрөл өвчнийг одоо үүсэх одоо даалж шалтгаан болж байгаа байхгүй тий урт хугацаанд тий. Тэгэхээр энийг бол заавал одоо нэмэлтээр одоо нөхөж авах нь чухал аа. Тэгэл ялангуяа бид нар сайн мэдэн штэ дэ амин дэм дээр тий. Энийг одоо нөхөж авахгүй л нөгөө өсөж байгаа одоо тий бага насны хүүхдэд за тэгээд ерөндөө амин дэм чинь өөрөө хагас задралын хугацаа маш богино витамин. За хагас задралын хугацааг ингээ хүний бид одоо орсон одоо им бодис тий ямар ч одоо хүнс зүйлүүд бол ороод ингээ задралын хугацаа байдаг тий биеэс одоо ялгарч гарах хугацаа. Дэ амин дэмийн хувьд аваад үзэх юм бол хагас задралын хугацаа нь 14 хоног байдаг. Тэгэхээр энэ амин дэмийг бид нар одоо насан туршдаа лууж ах хэрэгтэй байхгүй. Тэгээ нэг удаа уулаа гэхэд 14 хоногийн дараа задраад биеэс алга болчихно. Тэгэхээр энийг тогтмол ууж хэрэглэх тий хүнсээрээ авч чадахгүй л бол энэ дутагдлыг заавал бид нар нөхөх шаардлага гардаг. Бас бид нар одоо мэдэн тий нөгөө хүүхдүүдэд өрхийн эрүүл мэндийн төвөөс нь А амин дэмийг уулгадаг. Өндөр тумтай тий өндөр тумтай А уулгадаг. 5 сард өгч 2 удаа уулгах 6 сар тутам нэг уулгадаг тий. Тэгээ А амин дэм өөрөө ямар онцлогтой вэ гэхээр амьсгалын замын тэр салт хувчуурын битэлисийн хүн төлжилтийг сайжруулдаг байхгүй. Тэгэхээр энэ А амин дэмийн дутагдал өндөртэй энэ ядуу буурай орнууд ч юм уу харьцан хөгжиж байгаа орнуудад А амин дэмийн дутагдлын шалтгаантай үүсэж байгаа уушгины хатгалгаа өндөр байдаг. Тийм учраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо А амин дэмийг нөхөд өгчих юм бол нөгөө халдварт өвчин улаан бурхан өвчний үед ялангуяа А амин дэм бас эмчилгээ хэрэгэлдэг тийм ээ. Нөгөө амьсгалын замын хүндрэлүүдээс сэргийлээд өгчдөг. Тэгэхээр энэ амин дэм эрт бодисыг бид нар зайлшгүй одоо цохих хэмжээнд нь авахгүй л бол ингээд эргээд ингээд тий халдварт болон халдварт бас аль өвчин талдаа ингээд хүндрэлүүд ингээд үүсэх юм шалтгаан болоод идэг юм аа. Энийг заавал бид нар нөхөж авч л авах хэрэгтэй. Тэгэхээр яг хүний бид шаардлагатай шимт хижээл гэдэг зүйл бол угаасаа бид нар хичээсэн ч гэсэн цаг уурын байдал одоо нарийн ногоолж гэхэд одоо зуны өвлийн хүлэмж биднэрт байхгүй учраас яг одоо урдаас дийлэнх нь угаасаа хүнс орж иж байгаа. Тэр хүмүүст яг ингээд би өмнөх одоо дугаарууд дээр хүнсний одоо талын хүмүүсийг зөндөө ингэж оролцуулахад манай эмчнэр ч гэсэн бүгд тэгж хэлж илээ. Яг тантай яг адилхан зүйлийг хэлж байгаа. Тэгэхээр манай үзэж байгаа хүмүүс ч гэсэн нэг зүйлийг л ойлгож байгаа. Маш олон энэ талын судалгаа шинжилгээнд дээр ажилладаг энэ чиглэлийн нарийн мэргэжлийн хүмүүс та бүхэн юу гэж хэлж байгаа вэ гэхээр энэ тодорхой хэмжээний угаасаа бид нар
өвлийн хүлэмж байхгүй учраас нарийн ногоог тодорхой хэмжээнд одоо урд хурцөөсөө ингээд аавна. Энийг бол хүмүүсийн хортой инээтрэ гэл нэг юм ойлголтууд яваад байгаа. Энийг бид нэр хэрэглэх нь тодорхой хэмжээний эрүүл мэндэд бол ач холбогдол өндөр байгаа. Хэрэглэхгүй байх нь бүр илүү одоо асуудалд оруулах гэдэг зүйлийг ярьж байгаа байхгүй. Тэгэхээр тэн дээр пестицид гэдэг зүйлэн ч юм уу яаж одоо арилгах, яаж хэрэглэхийг одоо ядаж сооттой усанд байлгахаас эхлээл одоо ээжүүдийн эрүүл мэндийн боловсрол их өндөр байгаа учраас энэ зүйлүүдийг тодорхой хэмжээнд өвлдөөч гэсэн илүү сайн бид нар хэрэглээд өвлийнхөө одоо тархлаа тогтолцоонд хэрэгцээтэй шимтгийлэх бас ядаж тэр ногооноос аваад байх юм бол хэрэгцээтэй гэдгийг л одоо үзэж байгаа хүмүүс бол сайн ойлгож аваасаа гэдгийг л дахиж би одоо сануулж хэлмээр байна. Таны хувьд ч гэсэн хэллээ шүү дээ. Тодорхой хэмжээний дутагдал гэдэг зүйл угаасаа биднэрт яхаарахгүй үүсэт байгаа учраас тэрийг үзүүлж одоо онцлог шинжилүүлсийн дараа ч юм уу те эмчээс зөвлөгөө аваад яаж хэрэглэх зүйлүүдийг бол дараа нь асуугаад явах юм бол эрүүл чанартай урт удаан амьдрах боломж бол Монгол хүмүүст бол байх юм байна. За тэгээд хоёул бол витамин болон одоо эрдэс амин дэмийн талаар ярьж байгаа. Эдгээр нь хүний биеийн тархлаа тогтолцоотой ерөнхийдөө хамаарлын хувьд бол мэдээж маш өндөр ач холбогдолтой байгаад шүү дээ. Тэгвэл хоёул одоо витаминуудын талаар бас яг сая дурдаад өнгөрсөн витаминуудыг би илүү тодруулж асуумаар байна л да. Одоо хүн болгон өнөөдөр хүүхдэд Д витамины талаар ойлголт бол тодорхой хэмжээнд байгаа. Гэхдээ Д витамины талаар ээж аавууд нэг ийм буруу ойлголт өгд юм билэ. Та Д витамин өөрөө ууж байгаа юу гэхээр уухгүй. Тэгээд хинд өгж байгаа гэр бүлдэг мэд хүүхдэд өгж байгаа. Америкээс ирсэн Д витамин өгж байгаа. Айгуу мундаг Д витамин өгж байгаа гэж яриад байгаа. Тэгсээр нэ тэр хүн өөрөө Д витамин авахгүй байгаад байгаа хгүй. Таны хэлдгээр сая хагас задралын хугацаанд 14 хоног гэж дунджаар үзэхэд тэрнээс хойш тэр хүнд бол ямарч одоо бид нар чи өвөл тэгээ бүгд ингээ күртэг өмс чинь нүүрний хэсгэл гарч энэнгүүрээ Д витаминыг илжүүлэх бараг л боломжгүй болчихж байгаа шүү дээ. Тэгвэл Д витаминыг одоо ээж аав нар яад юм бэ гэхээр ингэдэм байна л да. Хүүхдээ эмчүүд очиод үзүүлэхээр танаа хүүхд таниад төрсэн байна, тэгсэн байна. За одоо та хүүхдээ энэ үедээ Д витаминыг ингэж одоо өндөр тунгаар яг олон улсын нэгжээр энэ чинь 400-аас 400 ч гэдэг юм уу 800 ч гэдэг юм уу маш бага тунгаар нэг одоо тэр цаанасаа зөвлөмждөр яваад байдаг. Гэхдээ бидний хувьд бол яалтчгүй яг энэ одоо Д витамины дутагдал байхаас аргагүй. Тэгээ дээрэс нь амьсгалын замын халдвар төвчин маш их нэрмтгий тийм улс орнд бид нар амьдраад байна шүү дээ. Тэгэхээр энэ үед нөгөө тунгийн чинь 1000 байсан бол одоо 2000 болгодог, 500 байсан бол 1000 болгодог ч юм уу. Нэг даблдаж өгдгийг бол хүүхдийн эмчнэр бүгдээр ингэ зөвлөж байгаа. Тэгвэл энийг зөвхөн хүүхэд нь ханиа томон хүрсэн үеүүдэд л ээжүүд хүүхдэд өгөх ёстой витамин л гэж ойлгочтой юм байна. Тэгээ өөрөөсөө хизээ энийг уух ёстой гэдгийг ойлгодог гэхээр өвдөж зовоод эмчтэр очихоор эмч та Д витамин уудаггүй гэхээр би хүүхдэд л өгдөг. Гэхдээ би одоо л өөрөө уудаггүй гэд зөвхөн хүүхдийн витамин юм шиг ойлгоод байгаа. Тэгвэл та энэ ач холбогдлыг хоёулаа бас хэлж өгдөө. Д витамин ерөөхдөө хүний бие махбодод нэгдүгürt ямар үүрэгтэй. Тэгээд энэ хэрвээ дутагдал үүсэх юм бол тухайн хүнд ямар асуудлууд үүсгэх. Тэгэхээр бид нар бол хүүхдч вэ нү, насанд хүрсэн ч хүн байна уу? Ер нь хүн болгонд Д витамины маш өндөр дутагдaltaй гэдгийг та бас олон судалгаан дээрээс харуулж хэллээ. Тэгвэл хоёулынгийнх нь яриг хүн сонсоод өнөөдрөөс Д витамины ядаж тогтмол ууж эхлэх. За хэрвээ дутагдaltaй байх юм бол энэ хүн тэрийг нөхөхийн тулд одоо яг яах ёстой ч гэдэг юм уу? Энэ зүйлүүдийг та нэг хэлж өгөөч. Тэгэхээр Д амин дэм бол маш юм өрмөц амин дэм, бусдад амин дэмтэй харьцуулахад яагаад гэдэг вэ гэхээр Д амин дэмийн одоо нөө үүсэхтэй их усүр нь бол өөх тосноос үүсч яадаг тий. Одоо холестерол тий эргостероноос ингэж үүсч яадаг. Одоо байгалийн хэлбэр нь бол D2 болон D3 гэсэн хоёр хэлбэртэй байдаг. Тэгэхээр яагаад энэ Д амин дэм юм өрмөц амин дэм байгаа вэ гэхээр хүний одоо хүний биеийн бүх эсэд Д амин дэмийг хүлээж авдаг юм одоо хүлэн аваар рецептор байрлалцдаг. За бараг одоо тоолоод үзэх юм бол 38 төрлийн эдэд байрладаг жоох эдэсэд. Тэгээ тэрийг ингээ хаваад үзэх юм бол бүх эдэсүүд бид нар одоо зөвхөн Д амин дэм одоо өсөлт хөгжөлт тий ясны эрүүл мэнд шүүд гэл ингээл ярьдаг шүү дээ тий. Түүгээр зогсохгүй. За зүрхний одоо эсэд тий. За тэгэл мөрс за одоо тэгэл одоо нэг гидсний хан гэл таарих ерөөсөө үсний поликул хүртэлт байдаг гэж байгаа байхгүй. Д амин дэмийн дутагдал одоо үс уналтын бас нэг шалтгаан болж идэг. Гэт аюу маш олон одоо биологийн үүрэгтэй Д амин дэм. За Д амин дэмийг яагаад юм өрмөц гэж нэрлэж байгаа гэхээр тэр нөө бүх эд эсүүдэд рецептор нь байрлаж байгаа. Энийг бүр даавар төст амин дэмж гэж нэрлэдэг тийм ээ. Тэгэхээр биологийн үйлчлэлийн хувьд бол маш өргөн цар хүрээтэй үйлчилгээтэй. Тэгэхээр Д амин ер нь амин дэмийг бол дотор нь ингээд тосон дуустдаг гэж бид нар ярьдаг тийм ээ. Тэр Д амин дэм бол одоо тосон дуустдаг амин дэм. Тэгээд рецептор нөө бүх эд хэрэгтэнд байрладаг учраас биологийн үйлчлэл маш өнөртэй байдаг.
За үүнээс гадна Д аминдын бас дархлаа тогтолцоонд бас маш чухал үүрэгтэй оролцдог. Одоо за энэ нь бол одоо судалгаануудаар бас батлагдсан байдаг тийм ээ. За жишээ нь одоо дархлалын тогтолцоог бол одоо төрөлхийн болон одоо олтмол дархлаа тогтолцоо гэж ангилдаг шүү дээ. Тэгэхээр энэ төрөлхийн буюу нөгөө өвмөц бус дархлааг идэвхжүүлэх маш өндөр нөлөөтэй байдаг. За ялангуяа нөгөө одоо бактерийн халдварын үед за бактерийн халдварыг эсрүүцэх нөгөө катализистин гэдэг уураг байдаг тийм ээ. Тэр уургийн нийлэгжил экспресст оролцож яадаг. Тэгэхээр энэ одоо энэ катализистины одоо үүрэг бол ялангуяа микобактери буюу сүрийн өвчний одоо үед одоо маш чухал байдаг тийм ээ. Тэгэхээр Монгол улсын хувьд одоо тий одоо энэ сүрийн өвчний тархалт бол ерөнхийдөө өндөр орнуудын тоонд орж яадаг. За тэгээ ялангуяа энэ Д амин дэмийг сүрийн эмчилгээнд хавсруулж хэрэглэсэн юм судалгаанууд байдаг. Одоо өндөр үр дүнтэй батлагдчихсан тийм ээ. Тэгэхээр сүрийн өвчин ч өөрөө микобактери гэх бактериар үүсгэгддэг. Тэгэхээр энэ одоо халдварт өвчний үед тий дархлаа тогтолцоог идэвхжүүлэх юм нөлөөллүүд бас байдаг. За тэгээд мөн одоо Монгол улсад одоо бүртгэгддэг те Монгол улс гэхгүй дэлхийд бүртгэж байгаа нийт нас баралт тэргүүлэх топ 10 одоо нас баралтын шалтгааны 7 нь Д амин дэмийн дутагдлаас болж үүсдэг юм өвчлүүд байдаг. Тэгэхээр энэ Д амин дэм бол ерөөсөө эрүүл мэндийн нөлөөлөл ингээд юуг нь аваад үзэх юм бол юм маш өргөн хүрээтэй те ойлголт одоо юм витамин ахгүй. Тэгэхээр одоо тэгээ зүрхсэсний өвчнөр одоо өвдөхтэй артерийн даралт ихсэх одоо биеийн жин нэмэгдэх тэгээ сунах гээл те за анхаарал дутам хөшөл одоо бүх энэ үйл ажиллагаанууд бол Д амин дэмтэй холбоотой гэдэг нь бол ерөөсөө судалгаануудаар ингээд гарцсан байдаг. Тэгэхээр энэ маш өвөрмөц амин дэм байдаг юм аа. Тэгээд ер нь хүмүүс бас ингээд Д амин дэмийн хэрэглээ маш өндөрлөлтөө дутагдал нь бол мэдээж одоо бага насны хүүхдэд рахит үүсгэдэг тийм ээ. За насанд хүрсэн хүнд эс зөөлрөх өвчин гэдэг үүсгэдэг. Одоо өвчнөр ингээд авд үзэх юм бол цуснд байх одоо хэвийн хэмжээ гэж байна. Тэгэхээр энийг бүр одоо 20 нанограмм мл-ээс бага байх юм бол Д амин дэмийн дутагдaltaй. За бүр 12-оос бага юм бол бүр гүнзгий дутагдaltaй Д амин дэм ямарч нөөц байхгүй гэж үзэж байна. За тэгээд ерөнхий хэвийн хэмжээ бол 1:30-аас 50 хооронд байх хэрэгтэй тийм ээ. За тэгээд бас одоо энэ амин дэм чинь дутагдж байгаа нь одоо өвчин болдогтой адилхан бас илүү дөрж болдоггүй. За энэ Д амин дэм ялангуяа өөрөө нэг тосон дуустдаг амин дэм учраас илүүтг юм бол ерөөсөө маш аюултай байдаг. Тэгээ бүх зүйлийн ер нь бид нар тэнцвэрийг аюул маш сайн хангаж явах хэрэгтэй байдаг. Ямар нэгэн зүйл ерөөсөө дутагдаж болохгүй. Тэгээ бас илүүдэж болдоггүй. За илүүдл бол бүртээ ингээд одоо бөөлж суулгах их ам цангах тий олоодаа шийх ч гэдэг юм уу тийм зовироос ахуулаад амь насанд хүрэх хүртэл юм сүрэг нөлөөтэй тий яг тэгэхээр энэ ч өөр тосон дуустдаг витамин учраас нөгөө бидний тархичин өөрөө юм тосон бүтэцтэй шүү дээ тий тэгэхээр энэ тархи одоо мэдрэлийн юм хордлого өгөх маш одоо юм гаж нөлөөнүүд бол байдаг. Тэгээ хүмүүс одоо энийг хэрэглээг бол одоо маш замраагүй бажуулж болдоггүй энэ амин дэм хэрэглээг амин дэм ямар ч амин Д амин дэмч гэлтгүй тийм ээ одоо бүх төрлийн амин дэм ирж цэцэг бол тухайн одоо эмч юу гэж зөвлөсөн аль эсвэл таны ууж байгаа тэр амин дэмий чинь одоо тэр хүнсний одоо нэмэлт бүтээгдэхүүний одоо мэдээлэл байдаг тийм ээ мэдээлэл тэр өдөрт хэдэн удаа уу гэж заасан тэр яг хэмжээгээр нь л уухгүй бол тий зарим хүмүүс аягүй дураараа хэрэгэлдэг шүү дээ одоо хит дээр давхарлаж уудаг ч юм ийм тохиолдол бас байдаг тэгж юусоо болдгоо маа энэ нь өөрөө цаашдаа эрүүл мэндийн маш том юм сөрөг нөлөөллөө те гаж нөлөө өгдөг юм аа тийм учраас яг тэр эмч юу гэж зөвлөж гин тухайн амин дэмийг яаж ямар хэмжээгээр уугаарай гэж зөвлөсөн тэр хэмжээгээр нуух нь чухал байдаг. За Д амин дэмийн хувьд бол тэг цусндах одоо хэмжээгээ тодорхойлуулж болно. Одоо та яг ямар дутагдaltaй байна гэдгээ одоо цусндах хэмжээ одоо СВ-д одоо агуулгч Д амин дэмийн хэмжээгээр тодорхойлох юм боломжууд гэдэг энэ бол лабораторид очиод тодорхойлж чинь тийм ээ. Тэгэхээр тэр одоо магадгүй 400-аас 800 гэцнийг одоо 2000-аар ууж агаад тий хордлонд орж болцшгүй бас ийм тохиолдол байдаг. Зарим тохиолдлууд маш өндөр тунгаар тариулдаг бас ийм тохиолдлууд байдаг. Тэ бүр 200 мянган долларын нэгжээр 100 мянган долларын нэгжээр ингээд тариулаад байдаг. Гэтэл тэр одоо өндөр тунгаар тариулаад эргээд тэр чинь 14 хоног болоо задраад алга болж байгаа витаминыг тийм өндөр тунгаар тариулсан эргээд нөгөө амин чухал эрхтнүүд Д амин дэмч өөрөө хүний арьсан дээр нийлэгддэг те нарны гэрлийн нөлөөгөөр аль эсвэл хоо шимжижлэр авдаг гэж ярьсан тийм ээ. Тэг эн чин өөрөө цаашдаа энэ урдл байдлаар ингээд хүний арьсанд ор байгаа. Тэгээд цаашдаа элэг бөөрөөр ингээд хувраад одоо яг идэвхтэй хэлбэртээ шилждэг байхгүй. Тэгэхээр тэр идэвхтэй хэлбэрт шилждэг. Гэтэл нөгөө өндөр тунгаар тариулахлаар нөгөө элэг
өөр хордуулах юм нөлөөтэй байдаг. Энэ нь одоо энэ хортой нөлөөллийг бас одоо авч үзэхгүй зөвхөн сайн л гэсэн бол хит сайн гэж юусаа туйлширч болдоггүй. Ямар ч одоо амин дэм эрс байц одоо хүнсийн нэмэлт бүтээгдэхүүн дээр тийм ээ. Тэгэхээр яг тэр цохих тун хэмжээг нь тохируулна гэдэг асуудал бол маш чухал байдаг гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд би яг энэ дээр бас нэг эмчийн зөвлөгөөний юг бас энэ дээр бас яг оруулаад бас хэлээд танаар бас чек хийх гэж бодож байна. Тэгээд D витамины талаар одоо жишээл бид нар D витамин сайн гэж хоёул ярангууд нэг хүн шууд сонсонгууд би насан турш бас уух хэрэгтэй юм шиг тэнгүүтээ шууд интернетээр ороод нэг хүний хэлсэн зөвлөгөөгөөр шууд тэрийг 5,000 та ч юм уу 4,000 та ч юм уу одоо 50,000 та ч гэдэг юм ингээд хэрэгжилчих бас боломжгүй учраас эхлээд бид нар D витамины шинжилгээг онцлогоо хийх хэрэгтэй баг тий. Тэгээд тэн дээр дутагдaltaй байна уугүй юу гэдгийг эмч мэдээж зөвлөнө. Тэгээд би болохоор нэг ийм мэдээлэл бас одоо мэдэж ирсэн тэр мэдээллийн танаас бас чек хийх гэж нэг эмч энийг бас зөвлөж исэн. Хүүхэд болон том хүн дээр дутагдал хэрвээ үүсчих юм бол тэрийг бид нар магадгүй 1000-аар юм уу 2000-аар ингээд хэрэглээд тэр нөхөгдөхгүй. Яг нэг хэвийн төвшин дээрээ ингээд баг тунгаар хэрэглээд тахаар дутагдaltaй хэврээл яваад байна гэж байгаа. Тэгвэл хүүхдийн хувьд яадаг вэ гэхээр 7 хоногт нэг удаадаа дутагдaltaй байх юм бол 50,000 одоо олон улсын нэгжээр нэг 7 хоногт нэг удаа хэрэглээд энэ нь болохоор 6-7 хоног үргэлжлэх юм бол дараа нь шинжилгээ өгөөд хэвийн хэмжээндээ ирэх үгүй юу гэдгийг л үзэх боломжтой гэж эмч зөвлөж ийсэн. Тэгээд том хүн дээр болохоор 7 хоногтоо бас нэг удаа 50,000-аар энэ нь болохоор хүүхдийг бодвол 2-7 хоног илүү болчихжээ. 8-7 хоног энийг одоо 7 хоногт нэг удаа гэдгийг хүмүүс бас сайн ойлгож аваарай тий. Өдөр болго ингээ ойлгочих үү тий. Мэдээж нэг эмчээс зөвлөгөө аваад танд хэр дутагдж байгааг нь шалтгаалаад 8-7 хоног хэрэглээд дараа нь шинжилгээ өгөөд танд энэ дутагдал ер нь хэр засарч вэ гэдгийг үзүүлэх хэрэгтэй байх. Яг тэрийг 8-7 хоног хэрэглэсний дараа шууд шинжилгээ өгвөл зүгээр юм эсвэл ахаад нэг хэсэг хугацаа харах хэрэгтэй байдаг юм болов уу? Яг гоо янз олон зөвлөмжүүд байдаг те ДМД-ийн эхлээд хамгийн түрүүнд та маш одоо үндэслэлтэйгээр ДМД-ийн нөхөхийн тулд эхлээд шинжилгээ өгч. За үнэхээр дутагдал нь бүр архаг дутагдaltaй те бүр 12 нанограмм мл-ээс бага аль бүр 20-оос бага ч юм уу те. Эсвэл бага зүгээр одоо маш архаг дутагдaltaй бага аль эсвэл хэвийн ингээд хэмжээнүүд нааш те. Хаана байна гэдэг өөрийгөө эхлээд тодорхойлох хэрэгтэй байхгүй хэмжинд эхлээд хэмжээд хэмснийхэн дараа за зохих тунгаар ууна. За яг хөө ингээд нөгөө хүүхдийн одоо ДМД-ийн дутагдлыг нөхөтэй хүцэм гэдэг хүцмийн менежмент дээр ингээд 50,000-аар тэдэн 7 хоног уулгана гэж байдаг тийм ээ. Тэгвэл яг хөө ингээд сүүлийн үед өгж байгаа зөвлөмж бол нэг 4-7 хоногийн турш 4,000 те 4,000-аас 5,000 эднээс том хүн бол за тэгээ хүүхдэд бол за 1000-аас 2,000 ч юм уу те наснаас нь хамаарна л та тэр хэдэн настай хүүхдээ. Ер нь бол хүний нас бол маш чухал шүү дээ. Ямар ч одоо витамин эрдэс байц юу хэрэгжилж байгаа юм те тухайн хүний нас одоо хүүс биеийн онцлогоос нь хамаарад ер нь бол зөвлөмж болгодог тийм ээ. Ямар ч хоол шимжиж илдэж бол ялангуяа. Тэгэхээр тухайн нэг тодорхой хугацаанд архаг дутагдaltaй байх юм бол тэрийг нөхчөж байгаа юм. За түүний дараа цусндах хэвийн хэмжээ одоо нөгөө хэмжээ нь хэвийн түвшинд очиж чинь. Тэгэхээр нөгөө барих тунгаараа бид нар хэрэглэх хэрэгтэй байхгүй тий. 1000-аас 2,000 том хүн байл хүүхэд бол 400-аас 800-аар. Хэдэн настай вэ гэдгээс шалтгаалаа. Бага насны одоо хэдэн сартай хүүхэд бол мэдээж 400-аар тийм ээ. За арай жоохон одоо 2 3 ч юм ингээд дээшээ нас нь дахиад ирэх юм бол 4 наснаас дээш ч юм байх юм бол 800-аар гээд ингээд тунгийн нэмээд хэрэглэнэ. Гэхдээ байнга одоо 1000-аар байнга 2,000-аар угаадах юм бол мэдээж илүүдэл үүсэх эрсдэлтэй байхгүй. Тэгэхээр энийг бид нэр гаднаас нь хараад одоо тэр бичил шимжиж жилийн дутагдлыг хэнийг тодорхойлох боломжгүй шүү дээ. Тэгэхээр энийг үндсэлтэй тодорхойлъё гэх юм бол лабораторид очиж шинжилгээ өгөө. Тэ. Тэгвэл D витамины хувьд бол нэг ийм ойлголтыг бүгдээр мэдэж авъя те. Шууд хэрэглэх биш. Танд таарсан тунг эмч хэлж өгнө. Тэгээ шинжилгээнд дээр үндэслэж тэр зүйлийг хэлж өгнө гэдэг зүйлийг манай үзэж байгаа хүмүүс сайн ойлгож аваарай. За ялангуяа өвлийн улиралд D витамины хэрэглээ хүмүүст маш их өндөр болж байгаа. Хүүхдэд өгөхөөс гадна таас өөрөө хэрэглэх ёстой гэдгийг л маш сайн ойлгож аваарай. За тэгээд D витамины хувьд бол D2 болон D3 гэд хоёр одоо нэршлэр яваад байгаа. Энийн ялгааг нь бас асуумаар байна. Тэгвэл хүмүүс чи D2 ууж байгаа юм уу? Би D3 ууж байгаа шүү. Гингүүтээ хүн D3-ны илүү ч юм шиг энийг юм ойлголттой яваад байгаа. Энийг та хэлж өгөөч. Яг D аминд юм нөө байгаль дээр байдаг хэлбэр нь юм хоёр хэлбэр байдаг байхгүй D2, D3, эргокальциферол, за холикальциферол яг идэвхтэй хэлбэр нь тийм ээ. Энд бол нэг ялгаа бол бие махбодод үзүүлэх нөлөөллийн хувьд бол харцангуй юм ялгаа бол байхгүй зүгээр байгаль дээр хэлбэр нь ийм хоёр хэлбэртэй байдаг. За тэгээ тухайн одоо таны ууж байгаа тэр нэмэлтэнд чинь одоо D2 байгаа мó, эргокальциферол байгаа мó, холикальциферол нь байгаа мó гэдгээс л ер нь шалтгаална гэсэн үг л дээ. Хүмүүсийн хувьд бол бас яг ингээд
дутагдал гэдэг зүйл бол угаасаа массаар их байгаад байна. За тэгвэл илүүдэл гэдэг зүйл дээр яг судалгаа хийсэн юм бол харах байхгүй ч юм те. Ерөнхийдөө масст бол ерөнхийд дутагдал их өндөр байна. Илүүдэл гэдэг зүйл ерөнхийдөө бас үүсч болно гэдгийг бол та сануулж хэлж байгаа. Тийм, илүүдэл гэдэг зүйл нь үүсч болно. Ялангуяа тосон дуустдаг амьд юмуд дээр тий. А, Д, Е, К гэдэг энэ дөрвөн амьд юм чинь бол тосон дуустдаг. Тэгээ илүүдэл нь бол маш хортой нөлөөг үзүүлнэ. Яагаад гэвэл нөгөө тосон дуустдаг учраас нөгөө мэдрэлийн тэгээ тарих мэдрэлийн нөгөө маш хүчтэй хордлого өгдөг тийм ээ. Тийм учраас энэний хэмжээг бол маш зөв тохируулах нь зөв юм аа. Сайн гэд юусөө илүү хэрхэлж болохгүй. Одоо сайн юм чинь ингээл 5,000-аар уугаад ий ч юм уу те. Сайн юм чинь ингээл одоо өндөр тунгаар тариулъя ч гэдэг юм уу. Тэр зүйл бол бас байж болохгүй. Яг л бид нар хэмжихгүй л бол юусэн мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр хэмжиж тэрийг тодорхойлуулаад тэрнийхэн дараа одоо тэг мэрэгжлийн үн тандаа зөвлөмж хэмжээгээр хэрэглэх нь ер нь чухал байдаг. За ялангуяа энэ D-витамин хэрэглээ их өндөрөөд учраас энэ витамин дээр хэрэгдэад байгаа байхгүй тийм ээ. За А витаминыг бол харьцангуй тэгж ууг гэдэг ах нь бас айгүй цөөхөн шүү дээ тийм ээ. Хүүхдэд 0-5 насны хүүхдэд л одоо тунгаар өгдөг шүү дээ тийм. Тийм тэгэхээр энэ юунууд дээр бас анхаарч ахна л зөв. Тэгээ бас одоо таны идж байгаа хотор хоол хүнсэнд чинь тий ногоо жимсний нөгөө хэрэглээ бага байгаад байх юм бол нөгөө хоол шимжижээллээрээ авах нөгөө шимт процесс чи хэрэгтэй багасаад байгаа шүү. Тэрийг бас өөрийгөө бас сайн дандаа л цагаан гурил тэгэд одоо мах тэгээ нөгөө хилээд идэг монголчууд их хэрэгэлдэг хоол хүнсүүд нь шүү дээ. Цөөн одоо юу гэдгийг те буу цуушуур одоо тэр хоолоо идэл ах юм бол хүнсний ногоод одоо жимсний хэрэглээр маш одоо ингээд ирэмблээд үсэх юм бол маш доороосоо тий 7-8 явчихдаг орон баггүй Монгол улс чинь. Тэгэхээр хэрэглээ тийм бага байгаа юм чинь та заавал нэмэлт саплимент байдлаар одоо тэдгээр дутагдаад байгаа амин дэмэрт боцуудаа нөхгүй л бол энд танд эргээд нөгөө боцын солилцоонд чинь маш олон өөрчлөлтүүдийг ингэж одоо дагуулад идэх шүү тий ингээд наад зах нь л одоо биеийн жинг илүүдэлд орж байгаа байхгүй тийм ээ. Яагаад тэгэхээр нөгөө 5 хүнс бүлэг хүнсний одоо тэнцвэрт байдал алдагдчихж байна. Тэгээд нөгөө нүрс усны хэрэглээ маш өнөртэй байдаг монголчууд. Одоо биенжин үүсгээд байгаа маш олон юм шалтгаанууд байна л да. Гэхдээ ерөнхийдөө буруу хоолтой юм маягтай наваад үтсэх юм бол өглөө маш их нүрс устай хоол идчихдэг. Аль эсвэл ерөөсөө өглөөний хоол иддэггүй гэдэг энэ хоёр шалтгаан нөгөө нүрс усан өсөглөн гэдэг зүйлийг үүсгэж эхэлдэг хүнд маш хурдан шингэждэг нөгөө цагаан одоо гурлан одоо хит боловсруулсан зүйлсэн тий. Та тэрнийхээ оронд харин аль болох хоол шимтжилээ тэнцвэржүүлээд нөгөө бүхэл үрийн одоо бүхэл үр тариагаа илүү хэрэгэлдэг. За үүний хажуугаар хүнсний ногоогоо аль болох түлхүү хэрэгэлдэг байх нь бол таны эрүүл мэндийг хамгаалахад л маш чухал байдаг. Тэгээд энэ хүнсний ногооны хэрэглээ бол өөрөө ингээд аваад үзэх юм бол ялангуяа навчит ногоон түрүүнд би дурдсан тий нөгөө хүний дундаж наслалттай шууд холбоотой байдаг. Тэр нөгөө навчит ногоонууд чинь өөртөө нөгөө ургамал дагуулдаг фитошимтгийлүүд хэмжээгээр агуулдаг тий флавоноид тий тэгээ маш олон фитошимтгийл энэ нэр цэцэг агуулдаг учраас нөгөө талдаа нөгөө одоо навчит ногоонууд чинь юм нөгөө хүчил шүлтийн тэнцвэртэй байдал гэж бидний биед байдаг шүү дээ тий. Тэгэхээр хүний бие чинь нөгөө харьцангуй юм сул шүлтлэг орчинтой. За гэтэл нөгөө байнга бидний идэгдэг цагаан гурил, чихэр, бичэн одоо юу гэдгийг алкогольны ундаа тий спирт агуулсан ундаанууд хит боловсруулсан нөгөө түргэн хоолнууд чинь бүгдээр маш юм хүчлэг шин чанартай байдаг. Тэгээд энэ жимс ногоо, навчит ногооны хэрэглээ өндөр байгаад байх юм бол нөгөө сул шүлтлэг байдаг тий хүний биеийн дотоод орчинж өөрөө 745 буюу юм сул шүлтлэг байдалтай байдаг юм байна л да. Тэгээд энэ сул шүлтлэг байдал бодис солилцоо маш сайн явагддаг. За энэ сул шүлтлэг байдал бол тий нөгөө бактери вирусын үржлийг харьцангуй дарангуулж яадаг ч юм уу тийм байдаг. Дартлаа тогтолцоо маш сайн ажиллаж яадаг. Гэтэл нөгөө хүчил шүлтийн тэнцвэртэй байдал алдагдаад хич хүчлэг болчихлоор маш олон төрлийн халдварт өвтөнд өртөх эрсдлүүд нэмэгдээд байдаг. Мөөгөн цэрийн халдвар, бактери вирусын халдвар. За тэгээд энэ хүчлэг биеийн одоо хүчлэг байдлыг хэсчихээр хүн ерөнхийдөө маш их ядардаг болдог. Тийм ядарна, залхуу хөрнө, одоо нойрмоглон, тийм ингээд ажлын бүтээмж буурна, хүзүү толгой хөшнө гэл ингээд ийм нэг ерөнхий нэг эмнэлэгт очиж үзүүлэхээр зовир байхгүй. Тэгсэн ирнэ л ядраад байдаг. Ийм зовирууд идэг шүү дээ. Энэ бол нөгөө хүнсний ногооны хэрэглээтэй бас шууд холбоотой байдаг. Навчит ногоог илүү түлхүү хэрэглээд байх юм бол таны биеийн нөгөө хүчил шүлтийн тэнцвэртэй байдал маш гоё хэвийн төвшин рүү ер нь тэмүүлж чаддаг. Ногоонууд чинь ерөнхийдөө бол маш юм шүлтлэг орчинтой байдаг байхгүй. Тэгэхээр энэ хүчил шүлтийн тэнцвэрт байдал чинь өөрөө хүний бас ерөнхий эрүүл мэнд нөгөө амьдралын чанарыг бас тодорхойлоод байдаг. Тийм учраас энэ маш олон эрд замин дэмүүдийг агуулж байна. Нөгөө талдаа нөгөө бие махбодын дотоод орчны тэнцвэртэй байдлыг маш сайн хадгалж өгч байдаг.
Тэгээд нэг өвчнөд өртөх эрсдлийг нь бууруулж яадаг. Тэгээд амьдралын чанар сайжирч яадаг. Энэ навчит ногоо урамлуудыг хэрэглэх нь. Энэ бол маш бас чухал л да. Тэгээд яагаад заавал ногоо идэх гэдэг, яагаад заавал ингэж байгаа гэдгийг хүмүүс бас ойлгохгүй байж магадгүй. Энэ цаанаа бас ингэж маш нарийн юм ойлголтууд байдаг. Уургийн талаар бассан мөн уураг бол хүний бие маш олон одоо бүтцийг оролцож байгаа шүү дээ. Уураггүй зүйл гэж бараг л байхгүй байгаа шүү дээ. Тэгвэл уураг ба витамины хоорондын харилцан нөлөөлөл ерөнхийдөө яг хэрэг ач холбогдолтой байдгийг бид нар ерөнхийдөө бол уургийг маш чухал одоо биедээ авч явах нийлэгжүүлж явах хэрэгтэй гэд маш одоо энэ зүйлүүдийг бид нар ойлгоод байгаа шүү дээ. Турхад хүртэл ядаж нүүрс усаа нийлмэл нүүрс ус болгодог ч юм уу тэгснэ хэмжээг нь буруулснаа уургаар баялаг хүнсээ ил авах юм бол булчингийн масаа хадгалж үлдэх ёстой ч гэдэг юм уу. Дархлааны маш олон урлуудад уургийн нийлэгжилт бол маш ихээр бас оролцож идэг. Тэгвэл бид нар уураг ба витамины харилцан нөлөөлийн талаар бас маш товчхон бас мэдээлэл авах хэрэгтэй байх гэж бодож байна. Уураг бол ер нь одоо хүний бие махбодын бүтцийн үндсэн нэгжүүд тий уураг. За уураг яагаад тийм бүтцийн үндсэн нэгж болоод байгаа гэхээр ерөөс амьд организмын үндсэн шин чанар чинь ураглаг бийт шүү дээ тий. Тэгэхээр бид нар нөгөө хоол шинжилэлээрээ авж байгаа нөгөө бүлэг хүнсүүд тий бидний одоо тэр уураг яагаад чухал гэдэг юм гэхээр бодис солилцоонд маш өндөр идэвхтэй уураг. Бидний одоо хүний биеийн бүтцийг ингээ аваад үзэх юм бол тий. За биеийн жинингээс аваад үзэл та бүтэц тодорхойлдог тийм ээ. За бид эзлэх булчингийн хэмжээ бол булчингийн хэмжээ, за өөгдний хэмжээ, за тэгээд нөгөө ясны одоо хэмжээ, за тэгээд бас тодорхой хэмжээний дотор эрхтнүүд биш тэ 1-4-5 кг болдог гэж байгаа хүн дотор эрхтнүүд нэлээ. За тэгээд нийт биеийн жинд эзэлж байгаа нөгөө усны хэмжээ гэдэг ингээд бүтцийг тодорхойлдог хэд хэдэн нэгжүүд байна. За энэ хүний биеийн бүтц чинь өөрөө эргээд нөгөө хүний бодис солилцооны хурд, суур хурд ямар байх вэ гэдгийг тодорхойлж өгч яадаг. Тэгэхээр яагаад уураг чухал байгаад гэдэг вэ гэд аваад үзэх юм бол бид нар уурагчин өөрөө булчингийн үндсэн одоо шимт хичээл болж идэг тий. Тэгээ уураг зөвхөн булчин гэхгүй ер нь хүний бодис солилцоонд маш чухал үүрэгтэй л тий. Тэгээ уурагдлаг одоо хоол хүнсийг илүү хэрэглэх нь одоо биеийн жингээ хасж байгаа хүмүүст ялангуяа маш ач холбогдолтой байдаг. Уурагчин өөрөө энгийн нүрс устай харьцуулахад нөгөө задрах нөгөө термогенез идэх маш өндөр идэвхтэй байдаг. Яа тэгэхээр уурагчин өөрөө маш комплекс бүтцтэй амин хөшлөлтөд тогтдог. Тэр холбоосыг таслахын тулд нөгөө хоол боловсруулах зам маш их энерги зарцуулдаг байхгүй. За тэгэхээр бодис солилцооны идэвх бол өндөртэй болчихж байгаа. За нөгөө талаараа хүнийг юм татгалан байх мэдрэмжийг их төрүүлж яадаг. Хоолны дуршлыг харьцангуй багасгаж яадаг тий. Гижин хасж байгаа хүмүүст ууралах бол маш чухал. За гэхдээ биеийн жинд ингээ юм чухал булчингийн одоо үйл ажиллагааны чухлаас гадна уурагчин бидний бие махбод ч ууралаг бие махбод тий. За зүгээр шимт хичээлүүдтэй яаж холбогдоод байна гэхээр ямар нэгэн одоо бидний бие махбодын бүтцийг бүрдүүлэхэд уураг оролцож яадаг тий. Уурагчин одоо жишээ нь бид нар мэднэ коллаген гэдэг уураг гэдэг тийм ээ. Коллаген уургийг бүрдүүлэх энэ коллаген ч одоо яс булчингийн одоо бат бөх байх тэр бүх зүйлд оролцож яадаг. Тэгэхээр зөвхөн ганцхан уураг байгаад зогсохгүйгээр уураг заавал нэг одоо шимт хичээл тий амин дэм эрс бодистой холбогдчихиж нөгөө үндсэн бүтцтэй олж авчдаг байхгүй. Жишээ нь коллагены нийлэгчлэлтэнд гэхэд цайр, зис, тий селен, витамин С гэд энэ амин дэм эрс бодис чухал юм байна. За тэгээд бид нар бас Д амин дэм гэж яриад байна тий. Д амин дэмийг уунгуутал одоо ясан дээр очихгүй шүү дээ тий. Д амин дэм чи өөрөө кальцийг холбогч. Тэгээд Д амин дэм цусаар зөвөрлөхөд Д амин дэмийг холбогч уураг гэж байна. За мөн А амин дэмийг холбогч уураг гэж байна. Тэгэд эдгээр бүх зүйлд ингээд уураг оролцож яадаг. За би мөн дархлаа тогтолцоо бас маш чухал байдаг. Яг л нөгөө нэг бидний дархлаа тогтолцоо одоо хэвийн одоо ингээд гаднаас бактери вирус орж ирэхэд одоо антибоди гэж нэ тий эсрэг бие гэж нэрлэдэг шүү дээ. Эсрэг бие ч өөрөө уураг тий. Ингээд дархлаа тогтолцооны идэвхжilт хүртэл уураг маш чухал байдаг. Тэгээ ерөөсөө уургийн хэрэглээ бас тий одоо амтны гаралтай нь уу, ургамлын гаралтай нь уу гэл ингээд дотор нь ангилдаг шүү дээ тий. Эдгээрээс хамаарад уургийн хэрэгтэй одоо тэгээд одоо нөгөө амин дэм эрс бодистой хамтарч дандаа ингэж хамтарч одоо үйл ажиллагаа явуулж идэг. Тэгэхээр уураг амин дэм эрс бодисын одоо ин хамтын одоо ажиллагаа нь одоо бидний одоо энэ бие махбодод маш чухал гэдгийг бол бид нар энэ одоо жишээнүүдээс ингэ харж болох байхгүй. Кальцийг бас мэдээж та сайн хэллээ шүү дээ. Одоо хүний ясны сэргэжил гэдэг зүйл үүсээд магадгүй шүд цор одоо бол энэ шүдний арчилгаа сайн байсан ч гэсэн тэнд кальц тодорхой хэмжээнд дутагдчихвэл бас магадгүй шүдний бат бөх байдал алдагдчих магадлал өндөр байдаг гэж үздэг. Тэгэхээр
кальц гэдэг энэ одоо эрдэс маань ерөөдөө монголчуудын хувьд бас дутагдал гэдэг зүйл бол харцангуй гайгүй байдаг баг. Гэхдээ яг энэ дутагдал нь миний яг ойлгосноор бол D витамины өндөр дутагдaltaй учраас кальц нөө хэрэгцээтэй газар очиж чадахгүй үднээс ч юм уу настай хүмүүсийн хувьд илүү эрт ясны сэргийлэлт рүү бол ордог байх. Тэгвэл та кальцийн ач холбогдлын талаараас хэлж өгөөч. Кальцийг бид нар биедээ авахын тулд мэдээж нөгөө нэг D нь бас хамт байж хэвээр байх. За кальц бол одоо хүний бие одоо нөгөө эрдэс бодисуудыг бол ерөнхийдөө хэмжээгээр нь те одоо хоногт хэдэн миллиграм хэмжээтэй хүний бие махбод шаардлагатайгаас нь хамаарат макро болон микро эрдэс гэж ангилдаг. Тэгээ кальц бол макро эрдэс бол тэг эрдэс байдаг. Яг тэгэхээр хяногийн хэмжээнд 100 миллиграмнаас дээшээ байдаг тий. Тэгэхээр энэ макро эрдэс бодис бидний бие махбодод ямар үүрэгтэй вэ гэвэл хүн болго хамгийн сайн мэднэ нөгөө одоо ясны эрдэнэ тогтолцооны гол бүтцийг одоо бүрдүүлж яадаг тийм ээ. За тэгээ шүдний одоо нэг бат бөх байх гэдэг ингээд энэ зүйлүүд чухал. Үүнээс гадна нөгөө бие махбодод мэдрэлийн тохиод амжуулалт нь маш чухал гэдэг кальц. За тэгээд маш олон үүргүүд байна л да. Ингээд нэрлэх юм бол тэ нойр булчирхай одоо үйл ажиллагаа явагдахад кальцийн одоо шүүрэл ялгархад кальцийн нөлөө бас маш чухал гэдэг. За тэгээд ингээд аваад үзэхээр кальц бол өөрөө одоо хоногт авах ёстой зөвлөмж хэмжээ байдаг тийм хоногийн зөвлөмж хэмжээнүүд гэж одоо бүх эрдэс бодисолгонд тодорхой хэмжээгээр байдаг. За энэ хоногийн хэмжээ нь бол одоо хэдэн настай юм тийм ямар хүн юм гэдэг тийм хүүхэд юм уу өсвөр насны хүүхдэд бол харьцангуй нөө ясны эрдэнэ тогтолцоо өндөр эрчимтэй хөгжиж байгаатай холбоотойгоор кальц хэрэгцээ өндөр ирдэг. За жирэмсэн хүнд бас мөн одоо хэвийн одоо тийм нас нүрснүүтэй харьцуулахад бас нөгөө ураг хөвлөд нүсэж байгаа учраас кальцийн хэрэглээ өндөр байдаг. За одоо зүгээр яг дундаж зөвлөмжөөр бол 1000-аас 1200 кал өдөрт хэрэглэх ёстой байдаг тийм ээ хүн. Тэгэхээр кальцийн одоо энэ дутагдал хэрвээ энэ одоо хүнсээрээ бид нар ингээл авч чадахгүй одоо хүнсний кальцаар баялаг одоо хүнс гэдэг аваад үзэх юм бол нөгөө сүү бүтээгдэхүүн тийм ээ тараг сүү гэдээ ороод явчихна. Тэгэхээр яг нөгөө бас энэ судалгаанууд хийсэн байдаг юм билээ. Яг нөгөө монгол хүн цүү цагаад хэрэглээд идэг гэсэн хэрнээ кальцийн бас дутагдaltaй байгаа л гэдэм байл да. Одоо би гэхэд одоо өдөрт тэ 2 стакан ч юм уу сүү уудаггүй л ахгүй тий. Тэгэхээр би харцангуй бас кальцийн дутагдалд орох өндөр бас эрсдэлтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бид нэр зайлшгүй бас ингээд одоо нэмж авах шаардлагатай одоо хоол хүнсээр авч чадахгүй л тийм ээ. Тэгэхээр кальцийн дутагдал өөрөө эргээд одоо нөгөө биологийн одоо үүрэгтэйг л одоо шууд уйлдэн шүү дээ тий. За кальц дутагдаад байхлаар нөгөө ясны одоо бат бөх чанар алдагдах юм байна. За нөгөө мэдрэлийн эсийн тохиод амжуулалтанд чухал шаардлагатай нөгөө анхаарал төвлөрч чаддгүй стресстэй. За нөгөө бүр анхаарал тутмаг шиг эмгэг гэж байдгийг шүү дээ хүүхдүүстэй кальцийн дутагдал тэнтэй холбоотойгоор ч үүсдэг гэдэг юм уу тий. Ингээ олон зүйлүүд үүсэт байдаг бие махбодод. Тэгэхээр эдгээр зүйлдээ аминдын мэрц зэцийг бид нар одоо тэр хоол шимтгийлэлээр авч чадахгүй л одоо заавал нэмэлтээр авах нь маш чухал байдаг. Сэтгэл санаанд хүртэл маш чухал нөлөөтэй байдаг кальцийн одоо хэрэглэн. Тэгэхээр бид нар кальцаар цагаан эдээ одоо хоол хүнсний өдөр болгонд авч явах ёстой тэр зүйлүүд дотор уг нь бол өглөөд одоо хятад нэг тийм үдийн цайны хөтөлбөр явагдсан байлаа шүү дээ. Тэгээ би тэрийг яг зүүрлж хүүхдүүдэд бас ярих дуртай. Тэгэхээр хүүхдүүд тэн дээрээс илүү ойлгож сүү ухаан ач холбогдлыг бол ойлгодог юм байлээ. Хятад болохоор нэг үдийн цайны хөтөлбөр нь юу одоо нэг ойролцоогоор нэг одоо ийм 200 мл юу сүү ч юм уу өгөөд тогтмол сүүгүүд хятад ч угаасаа одоо ингээд тэмцээн янз бүрийн болохоор маш өндөр болцсон. Тэгээд ялгаагүй л уг нь Аз хүмүүс байгаад байдаг тий. Тэгээд тэр хүүхдүүдийн өндөр болоод байгаа тэр зүйлүүд нь болохоор тэр нөө сүү ууж байгаа хөтөлбөрийн тэр одоо тодорхой хэмжээний судалгаатай маш их холбогдолтой байдаг юм байлээ. Тэгээд Монголд одоо яг үдийн цагаар сүү өгж байгаагүйг нь бол бас яг сайн мэдэхгүй байна. Тэгэхээр яг хүүхдээ өндөр болгоё гэж бодож байгаа бол сүүгийн савгүй чинь сүү дотор кальц байгаа учраас яг тэр өндөр болохыг хүсэж байгаа хүүхдүүдэд яг хэрэгцээтэй зүйлэн дээр кальц байгаад байгаа. Тэгээд тэрнээс гадна зөвхөн бид нар сүүг өгөхөөс гадна нөгөө D витамины дутагдaltaйг нь үзээд дээрээс нь яг өдөр болгон барих тунгаар нь барай явах юм бол нөгөө бас яг таны хэлж байгаачлан одоо кальцийн шимэгдэлт D амин дэм хэрэгэлсэн үед одоо D амин дэм чи өөрөө кальц фосфорын шимэгдэлт нь маш чухал те нөгөө ясны нөгөө нэг яг гол нөгөө хатуу байх бүтцийг бүртгүүлээд байгаа шүү дээ. Тэгэхээр D амин дэм хэрэгжилж байгаа үед хэрэглээг үед кальцийн шимэгдэлт нэг 10-15%, фосфорын шимэгдэлт нэг 40% байдаг байхгүй. Харин D амин дэм хэрэгжилж байгаа үед кальцийн шимэгдэлт 40% нэмэгддэг, фосфорын шимэгдэлт бол бүр 60-80% нэмэгддэг.
Тэгэхээр ингэж хамтруулж хэрэгжилж ижил энэ олон витамин эрдэс бодис чинь хүний бие махбодод эргээд нөлөөлөх нөлөөлөл нь одоо төдий чинээгээр байдаг. Тэр нэг түүхийн эдийг нь сайн өгж явах хэрэгтэй байхгүй бие махбодтой тий. Тэгээ одоо бас нэг сүү ууж чадахгүй удаан явсантай холбоотой бас нэг сүү уухаар одоо гүйлгэж суулгадаг ч юм уу ийм зүйлүүд бас их байгаад идэг юм л хүүхдүүдэд. Тэгэхээр энийг бол бас удаан хугацаанд хэрэглэхгүй байгаад ирэхээр тийм зүйл рүү орчдөг юм байлээ. Тэгээд тэрнтэй холбоотой бас яг гүйлгэж суулгахгүй байх боломжтой хүртэл тэр сүү хүртэл нэг задлцсан хэлбэрээр нь хүртэл одоо ингээд зах зээл дээр хүртэл гарсан байгаа шүү дээ тий. Тэр сүүнүүдийг жисэн хүүхдүүдтэй ингээд өгөхөд байх хэрэгтэй байх. Тэгэд нэг одоо стакан сүүг өдөрт хүүхд уучлаа гэж бодоход өдөрт авах кальцийн нэг 30 орчим одоо багцаагаар хэмжээг нь кальци ингээ хүүхд авчиж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр заавал өндөр нэмэлтээс гадна яг хөө нэмэлт тодорхой хэмжээнд хүнсээр авч чадахгүй бол хэрэглэх байх. Гэхдээ бас давхар сүүгээрээ аваад байх юм бол тэр хүүхдэд уг нь эрүүл мэндэд маш их хэрэгцээтэй зүйл бол байгаад байгаа шүү дээ. Тий. За кальцийн хувьд бол тийм байна. Тэгэд өндөр болохыг хүсчихвэл ээжтэй хэлээтэй сүү бол тогтмол ууж байгаарэ гэдгийг дүүнэртэй бол цагиж хэлмээр байна. Өндөр болохын тулд яг юу хийх ёстой юм бэ гэдэг хайлт бол манай өсвөр насны дүүнэрийн хувьд бол маш их байдаг юм байлээ. Гэтэ сүүлийн үед сүү сайн ууж байгаа бах. Манай дүүнэр бол бүгдээрээ л маш өндөр болцгоож илээ. За С витамины талаар асууя. Тэгээд бид нар ковидын үед ерөөс нь хэдэн витамин л мэдж авсан шүү дээ. С витамин мэдэж авсан. За цайр мэдэж авч байгаа. Тэгээд Д витамин мэдэж авч байгаа те. Яг энэ хэдийг бол бүр илүү. За А витамин ч юм ингээ мэдэж авсан. Тэгвэл С витаминыг бид нар тодорхой хэмжээнд ерөнхийдөө хоол хүнсээр бол мэдээж авж байгаа байх. Тэгвэл С витамины та ач холбогдлыг хэлж өгч ялангуяа энэ халдвар төвчнүүдийн үед бол С витаминыг бас нэлээд өндөр гэж яригддаг шүү дээ. Тэгэхээр энэ талаар асууя. За С аминдын бол бид нар түрүүнд аминдимыг одоо хоёр ангилдаг гэсэндээ усан дуустдаг аминдим. Тэгэхээр С аминдим бол өөрөө маш хүчтэй антиоксидант үйлчилгээтэй юм аминдим байдаг. За мөн одоо дархлаа тогтолцоог идэвхжүүлэх бас нөлөөллүүд байдаг. Тэгэхээр энэ С аминдимын антиоксидант яагаад антиоксидант гэж яриад байдаг вэ гэхээр хүний бие өөрөө маш олон төрлийн бодис солилцоог явуулж яадаг. Тэгэхээр тэр бодис солилцооны дүнд одоо завсрын бүтээгдэхүүн гэж үүсдэг. Тэрийг чөлөөт радикал гэж нэрлэдэг тийм ээ. Тэр чөлөөт радикалууд за хүний эсийг гэмтэх юм нөлөөллийг үзүүлж идэг. Тэгэхээр энэ С аминдин бол яг одоо тэрний эсрэг тэр эд эсэг гэмтээгээд байгаа тэр чөлөөт радикалын тэр үйлдэлийг сармажуулах юм нөлөөтэй байдаг бие махбодод. Тэгэхээр С аминдин бол өөр нөлөөлөл бол бас маш олон л доо ингээд аваад үзэх юм бол тэгэхээр бид нар нөгөө бодис солилцоог хэвийн зөв явуулахад тэр нөгөө одоо бид нар ингээд бодис солилцоог ингүүт маш олон төрлийн бодис байдаг гэж бодис солилцоо явуулдаг ч бараг 50000 гаруй. Тэгэхээр тэрийг бүр анаах ухаан судалж гүйцээгүй байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр бодис солилцоо болгоны дунд үүсээд байгаа тэр завсрын одоо бүтээгдэхүүн тийм ээ. Тэр завсрын бүтээгдэхүүн чинь өөрөө бие махбодыг эргээд хордуулах нөгөө детокс хийн гэж хүмүүсээс ярьдаг шүү дээ тийм. Тэр одоо нөлөөлөлт ингээд хүргээд идэм юм байна. Тэгэхээр энийг сармагжуулах нөлөөг бол С аминдим маш сайн гүйцэтгэж идэг. Тэгэхээр энэ бас С аминдимыг бас бид нар ингээд л те хоол хүнсээрээ л авах хэрэгтэй байдаг. С аминдим дутууд бол бас ингээд өвчин үүсч идэг тийм ээ. Энийг бол бас ингээд анаах ухаанд л бас маш сайн ингээд одоо судалгаа шинжилгээ хийгээд ингээд тодорхойлчихсан. За хоногийн цохих одоо авах хэрэгтэй хэмжээ хүртэл байдаг тийм ээ. Тэгэхээр яг л адилхан одоо түрүүнд дурддаг бүх аминдын мэрц бодисуудтай адилхан зүрхсээ хэмжээг нь ихсгэж болохгүй. Яг л тэр нөө зохих хэвээр тунгаар нь бид нар авах хэвээр. С аминдын мууж авах юм байна уу? Усан дуустдаг витаминдыг уухлаар ингээ шээсээр ялгардаг шүү дээ. Нөгөө бөөрөөр ялгараад гарчдаг. Тийм учраас мэдээж нөгөө ихтэл илүүдэл байх юм бол дахиад нөгөө нэг бие махбодоор ирэлдэг хүний нөгөө бие махбодын онцлогийг аваад үзэх юм бол нөгөө хоргоожуулах систем гэж ажиллаж байгаа тийм ээ. Хоргоожуулах систем чи өөрөө бөөр илэг бөөр идэг тийм ээ. Тэгэхээр тэдгээр эрхтнүүдэд бас ингээл хордуулах нөлөө өгдөл хэрвээ та хэмжээг нь ихсүүлэх юм бол тэгээ нөгөө ковидын үед бол бас ингээл С аминдим маш өндөр тунгаар ингээд зөвлөл байдаг тийм ээ. Тэгээ бас энийг бас хэтрүүлж одоо хэрэглэх нь тий ялангуяа ингээд өлөн үедээ хэрэглэж болохгүй тий ходоо цочроо гэдэг ингээд нэм гаш нөлөөнүүд бол байгаа шүү дээ тий. Тэгэхээр бас л бид нар тий хоногт 1000-аас хэтрүүлж хэрэглэхгүй юмыг л одоо ингээд өндөр тунгаар хэрэглээд байх юм бол эргээд бас гаж нөлөө байдаг шүү. Ямар ч витамин ер нь эерэг тал байдагтай одоо бие махбодод хэрэгцээтэй тал байдагтайгаа адилхан сөрөг нөлөөлөлд бас байдаг шүү гэдгийг л бас сайн анхаарч үзэх хэрэгтэй. Би өмнө бас бөөрийн дугаар хийж яхад бас юмч ярьж байсан. Ялангуяа бөөрөн дээр одоо бөөрийн чулуу бас үүсэх хандлага байдгаа гэж ярьж байсан. Тэгээд
бүр ковидос хойш өдөрт 1000-аар уудаг хүн хүртэл байсан гэсэн. Тэгээд тэр нь эргээд ходоодны асуудал үүсгээд дээрэс нь бүрийн асуудал үүсгэсэн гэсэн хүртэл тохиол байдаг юм билээ. Тэгээд сайн гэдэг зүйлийг бид нар сайн гингүүд өдөр болгон хэрэглэх ёстой юм уу? Эсвэл энийг хизээ буруулах ёстой, яах ёстой юм бэ гэдгийг маш сайн ойлгож аваасаа л гэж бодож байгаа. Тэгэхээр тэрийг мэдээж өөрөө дур мэдэж хин нэгнээс асууж яах биш. Нарийн мэргэжлийн эмчээс асуугаад шинжилгээнд дээр тулгуурлаж энэ зүйлүүдийг сайн хэрэгжилж байгаараа гэдгийг л хэлмээр байгаа. Тэгээ бид хоёр бол өнөөдөр харьцангуй ерөнхийдөө манай подкастууд өөрөө яг нийгмийн эрүүл мэндийн чиглэл рүү илүү явж байгаа. Энэ бол таны магадгүй харьцангуй эрүүл хүмүүс илүү зориулсан зөвлөгөөнүүд байгаа. Түүнээс биш та хавдартай эсвэл одоо ямар нэгэн өөр өвчтөй архаг хууч өвчтөй тий эсвэл эмнэлэгт ямар нэгэн одоо эмч тэгж болохгүй ингэж болохгүй гэдэг зүйлийг эмчийн амнаас сонсон тохиолдолд бид хоёрын ярьж байгаа зүйлийг та хэрэгжүүлэх хэсэг нь дараа нь эмчээс зөвлөгөө авсны үндсэн дээр хэрэглэх боломжтой. Тэгээ бүх зүйлийг бол бид нар яг энэ подкастн дээр бол амжуулж ярих бол үнэхээр боломж байхгүй учраас харьцангуй эрүүл ямар нэгэн асуудалгүй хүмүүст өнөөдрийн зөвлөгөөнүүд бол таны эрүүл амьдралын хэм маягт бол яг амьдралдаа хэрэгжүүлэх үүднээс ингэж хэрэгжиж байгаа гэдгийг бол маш сайн ойлгож аваарай. Ялангуяа бид нар өнөөдөр витамин болон одоо энэ зүйлүүдийн талаар ярьж байгаа учраас энийг та магадгүй хэрэглэх нь бас эмчтэй хамааралтай эмчилгээ хийлгэж байгаа бол тэрийг мэдээж та эмчээс лавлсны дараа энийг хэрэглэх хэсэг нь бас тодорхой болно шүү гэдгийг ямар тунгаар хэрэглэх юм ч гэдэг юм уу энэ зүйлүүдийг бол татвар мэдэж бас болохгүй гэдгийг бас сайн ойлгож аваарай. За А витамин бол бид нар нүдний хараан цай гэдгийг бол мэднэ те багт бид нар лов мэдэл өндөр болно. За А витамин хэрэглэл нүдний хараан цай ингээд ойлгоод өгдөг. Тэгээд А витамин хэрвээ дутагдал бидэрт үүсэх юм бол ер нь яах хэвээр бол тэгээ А витаминыг бид нар өдөр болгон яг ингээд Д витамин шиг ч юм уу ингэж бас авах шаардлага харьцангуй бага байгаад тах шиг байна. Энэ яг халдварт өвчин тал руугаа илүү ихээр бас ач холбогдолтой витамин байгаад тах шиг байна. Тэ. Түрүүнд бас дурдж хэлжсэн А амин дээр тэ энийг нөгөө А амин дэмийн дутагдал өөрөө тэр Улаанбархан өвчний хүндрэл нас баралттай ялангуяа 0-5 насны хүүхдүүдийн дунд маш өндөр байсан. Тэгээд судалгаа хийгээд үтсэн. А амин дэмийн дутагдaltaгүй хүүхдүүдэд тэр хүндрэл болон одоо уршигны хатгалгаа өвчнөөс үүссэн нас баралт бол маш бага байсан судалгаагаар батлагдсан учраас ингээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж болгоод одоо эмчилгээнд ингээд оруулчихсан тийм ээ. Тэгээ ялангуяа мэдэн шүү дээ одоо ингээд Улаанбархны дийдэлт үе гардаг тийм ээ. Тэгэл одоо 0-5 насны хүүхдүүд хүндэрч өвчлөж байгаа тэр тохиолдлуудыг аваад үзэх мэдээж нэгдүгürt вакцин байна тий. Вакцинд хамрагддаг нь тоглолт вакцинд. Хоёрдугаар А амин дэмийн дутагдaltaй хүүхдүүдийн хүндрээд идэг. Тэгээ энэ бол А амин дэм өөрөө тарлаа тогтолцооны хувьд бас маш чухал. Үүрэгтэй түрүүнд хоёлаа бас ярьжсэн уураг гэж ярьсан тийм ээ. Тэр антибоди гэж ярьж байгаа тэр одоо эсрэг бие тий. Эсрэг бие чи өөрөө дангаараа одоо үйл ажиллагаа хийхгүй одоо үүргээ гүйцэтгэхгүй тийм ээ. А амин дэм, С амин дэм, цайр, сэлен гэдэг нөгөө тарлаа тогтолцоонд шаардлагатай байдаг нөгөө амин дэмүүдтэй нэгдэж одоо нөгөө бактери эсрэг үйлчлэгээ үзүүлж идэг тийм ээ. Тэгэхээр эдгээр одоо амин дэмүүд болон эрд бодисууд ингээд заавал ингэж цогцоороо байж зөвхөн нэг зүйлийг л хэрэглээд байхгүй хаад ингээд хүний бие шаардлагатай амин дэмүүдийг бид нар ингээд аваад үзэх юм бол за амин дэм гэхэлэр нэг 13 4 төрлийн амин дэм байдаг. За яг зайлшгүй шаардлагатай бол нэг 16 төрлийн эрдэс бодис байдаг тийм ээ. Тэрийг нь одоо түрүүн ингээл хэмжээгээр нь бид нар ингээл 2 хуваал үзчихсэн. Яг түүнтэй адилханаар ер нь эдгээр амин дэм эрдэс бодисууд зайлшгүй хамтаараа бэжиж тий бодисын солилцоо нөгөө дархлаа тогтолцоог идэвхжүүлэх за уургийн нийлэгжилтэнд за тэгэл одоо бүх төрлийн нөгөө амин чухал эртнүүдийн үйл ажиллагааны шаардлагатай бүхэл одоо тэр үйл ажиллагааг явуулахад шаардлагатай тэр нөөцийг одоо тий нөөц одоо түүхий эдийг нь бүрдүүлж өгч идэг байхгүй тийм учраас тий амин дэмэр цэцүүдийг ер нь зохистой хэмжээгээр аль болох тий тэнцвэржүүлж хэрэглэж байгаа нь маш чухал байдаг юм аа л гэдгийг одоо хүмүүс маш сайн ойлгож аваасаа гэж хүсэж байна. Зөвхөн нэг зүйл рүү ерөөсөө туйлшралгүйгээр нэг зүйлийг хит их бити хэрэглээрээ аль болох тий хоол хүнсээ юм маш олон өнгөөр баяжуулж хэрэглэж байгаараа нэг хүнсийг хит удаан бити хэрэглээрээ аль болох олон төрөл сонголттой байлгаж хэрэглүүл нөгөө эргээд хүнсээр орж ирж байгаа нөгөө шимт жилчин харьцангуй өндөр байна. За хэрвээ тэр чинь ингээд дутагтаад байх юм бол та тэрийг заавал нэмэлтээр нөхөж авч явах нь аюул чухал гэдэг юм аа. А витамин дээр ялангуяа одоо чи юу лээ 5 6 нас хүртэлх хүүхдүүдэд 5 нас хүртэлх хүүхдүүдэд л өгж байгаа төрхийн эмнэлэг дээр тий. Тэгэхээр ялангуяа магадгүй өнөөдөр хүүхдтэй хүмүүс манай подкаст их үзэж байгаа. Тэгвэл
өрхийн имлэг дээрээс чинь хэрвээ мэдэхгүй хүмүүс байвал за мэдчихсэн ч гэсэн хайхар мүжгүй орхиод тэр витаминыг авч чадаагүй бол яг одоо сайн ойлгоод авчаарай. Хулан эмчч хэлж гин маш олон хүмүүс эмчнэр бас зөвлөж байгаа. Өрхийн имлэг дээр очиод 11 сард болон 5 сард яг энэ үеүүдэд өндөр тунтай А витаминыг бол одоо 6 сарын хугацаанд нэг удаа өгж байгаа. Энийг та өөрөө хүүхдтэйгээ биш ганцаараа өөрөө очиж хүүхдийн регистрийн дугаараа хийлээд авчна. За авсныхаа дараа тэрийг Д витаминыг яг А витамин өгсөний дараа хэд хоног өгөх ёстой, өгөхгүй байх ёстой гэдэг нэг юм ойлголт яваад байдаг. А витаминыг өгсөний дараа тэд хоног Д витамин өгөхгүй байх ёстой гэдэг яг тийм зүйл бол байхгүй гэдэг нэг юм судалгааны юм над руу явуулсан бохгүй. Тэгээ би яг энийг яг тухайн үед нь тэгээд өрхийн эмчээс очиод бас ингэ асуусан чи манай өрхийн эмч бол ерөөсөө яг л нэг хэдэн тоог хэлж илээ л дээ. Та 7 хоног эсвэл 3 хоног эсвэл 14 хоног Д витамины битгий өгөөрэй гэдэг зүйлийг хэлсэн. Тэнгүүд энэ дээр амар олон хүмүүс ингэ нэг тийм ойлголтын маш их зөрүүтэй л явж байгаа. Наадах ч бас надаас их тулгарч ирсэн юм аа. Би нөгөө анагаах төгсчөөд өрхийн эмчээр бас ажиллаж байсан. Яг тухайн үед ажиллаж байхдаа бол А аминд юм өгсөн бол Д аминд юмыг одоо 3 хоног өгөхгүй 7 хоног өгөхгүй гэж зөвлөдөг байсан. Тэгээ сүүлд ингээ шимт жилийн судалгаа хийгээд нэр яагаад ингэж идэг юм болоо гэж бас хайж үзчихсэн. Нэг тодорхой мэдээлэл юусэн олдоогүй. Яг тэгдэг ингэдэг гэдэг юм бол юусэн байхгүй. Мультикомплексууд биш та одоо ингээл аминд юмуд. А-д 2 хамт явж л шүү дээ. Тэ. Тэгэхээр юусэн яг одоо тим шүү гэд хэлэх бол одоо мэдгүй би бол тийм одоо гаж нөлөө ч юм уу те тийм бол одоохондоо л мэдгүй байна. Одоо магадгүй дахиад судлаад үзье. Гараад ирсэн ч магадгүй шүү дээ те. Тэн дээр харин ийм эргэлзээтэй мэдээлэл байлаа. Тэгээ би бол яг хүүхдээ А өгсөний дараа нэг 3 хоноод Д-г нь өгсөн. Тэгээ Д-гийн барих хэвээр тунгийн 14 хоног гэдэг бол надад маш хол санагдаж байна л да. Тэр хугацаанд нөө хүүхд чинь бас тодорхой хэмжээний нөгөө нэг таны хэлгээр хагас цадралын хугацаа 14 хоноод дуусчихд. Энэ үед нь хүүхд маань магадгүй овоо барьж исэн юу ахад дутагдал руу орчвол бас эрсдэлтэй байх. Тэгэхээр би энэ дээр бол 3-аас яг 7 хоног бол байж болох байх гэж бодсон. Гэхдээ энэ талаар ахаад бүр судалж үзмээр санагдаж байгаа. Тэгээд таажсан яг энэ талаар илүү хайж үзээрэй. Тэгээд би яг тэр мундаг эмч бол надад тэгж хэлсэн. Тэгээд би тэн дээр бас яг гайхаад. Гэхдээ энийг олон нийтэд мэдээллийн үүднээс хэлэх нь зөв үү гэсэн чинь бас яг энэ дээр судалгаанууд дахиад хийгдэж байгаа бах. Яг надад бол ийм мэдээлэл байна л гэж надад тухайд явуулчихсан. Тийм шүү дээ. Одоо ер нь анагаах ухаан чинь цаг тутам өөрчлөгдөд тэгээд байна. Тэгэхээр бидний өнөөдөр байгаа мэдээлэл маргааш бол тэгэл хуучирсан. Тийм 5 жилийн өмнө энэ имийг хэрэглэх нь тохиомжгүй байна гэсэн зүйл нь бүр номер 1 дээр хүртэл гараад ирсэн зүйл хүртэл явж байна. Тэгэхээр бас заримдаа бид нэр хэлж мэдэхгүй байна те. Бид нар ч гэсэн мэдэхгүй юм бас биднэрт байж болно. Ягаад гэвэл бид нар судалгаанд үндэслэж юм мэдээлэл өгж байгаа учраас. За А болон Д витамин, за Е, К зэргийн витаминуудыг яагаад ерөнхийдөө өөх тостой, өөх тос агуулсан хоолтой хамт хэрэглэх хэрэгтэй гэж юу хэлдэг юм бэ? Нэг тайлж өгөөч. За түрүүнд хэлсэн шүү дээ хэдүүлээ нөгөө витаминыг тосон дуустдаг, усан дуустдаг гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ А, Д, Е, К витамин чи өөрөө үүсэж байгаа их үүсвэр нь одоо өөх тоснаас үүсдэг байхгүй. Тэгэхээр нөгөө усанд уусаад байгаа юм чинь усандаа сайн уусна, өөх тосонд уусж байгаа юм чинь одоо өөх тосондоо сайн уусна гэсэн үг байхгүй. Тэгэхээр эдгээр амин дэмийг яагаад өөх тостой хамт хэрэглүүл шимгэлтэн сайжрах нөгөө шинж чанараас нь хамаарж байгаа байхгүй. Тийм ээ жишээ нь одоо юунд луунд А амин дэм их агуулгаддаг тийм. Эртний бол за тэгэхээр луунгийн тэр А амин дэмийн одоо агуулмжийг сайн авахын тулд луун шарж хэрэглүүл одоо А амин дэм шимгэл сайн байдаг ч юм тийм. Буслаж хэрэглэснээсээ. За бас нөгөө хүнсний ногоо одоо ногоон салаад иддэг штэ тий. Тэгж хэрэглэхдээ одоо навчит ногоонууд чинь Д, Е, К амин дэм ялангуяа хүнээр агуулгаддаг. К амин дэмийн шимгэлтийг сайжруулахын тулд авокадотой хамт хэрэглэдэг ч юм уу тий. Яг тэгэхээр авокадо ч өөрөө тос агуулж яадаг тийм ээ. Гэх мэт ингээ шимгэлтийг сайжруулах бас юм аргууд байна л та. Түүнтэй холбоотойгоор л одоо энэ тосонд яагаад тостой яагаад хамт хэрэглээд байгаа юм бэ? Яагаад вэ гэхээр тэр шин чанартай холбоотой байгаа юм. Эдгээр амин дэмүүд. За хүмүүсийн бас нийтлэг мэдхээр цайр гэж байна. Цайр гэдэг эрдэс. Энийг ерөөдөө тодорхой хэмжээний үүрэг байгаа. Ковид үед бол цайрыг маш их хэрэглэж ярьж байгаа. За хүүхэд гүйлгэж суулгасны дараагаар ч юм эсвэл ханиа томооны үед ч гэсэн цайрыг бас тогтмол тунгаар хэрэглээрэй гэдэг зүйлийг бол тархлаа тогтолцоон дээр ач холбогдол өндрөө гэж эмчнэр их зөвлөд байгаа. Тэгвэл цайрыг бид нар яг өдөр тутамдаа ерөөдөө хэрэглэх тунгууд бол бас байдаг юм билэ. Ийм одоо миллиграммаар хэрэглэн ч гэдэг юм уу те. Одоо насанд хүрсэн хүн бол нэг
10-аас 13-ийн хооронд ч юм уу те ингээд хэрэглэх ёстой гэж идэг. Энийг ер нь тогтмол бид нэр хэрэглэх ёстой мó? Ер нь энэ одоо хүний биед ер нь хэрэг ач холбогдолтой ирсэн болоо. Цайр бол одоо микро трансплант шүү дээ тий. Тэгэхээр маш бага хэмжээгээр хэрэглэх ёстой. Хэмжээг нь бол хэтрүүлж болохгүй тий. Тэгэхээр одоо хүүхдийн одоо гүйлгэлтэнд бас одоо гүйлгэсний дараа бол цайрыг хэрэглэх нь гүйлгэлтийг зогсоодог гэдэг нь бол бас л ингээд батлагдчихсан тийм ээ. Тийм учраас л одоо нөгөө хүүхдийн бас өвчний цогц минтд оролцсон байдаг тийм ээ. За мөн одоо цайр гэдэг амьд одоо эрдэс байц чинь өөрөө түрүүнд нөгөө ярьсан тий. Цайр, селен, зис одоо Ц амин дэм гэдэг нөгөө дархлааны эсийн идэвхжлийг одоо идэвхжүүлэхэд одоо чухал нөлөөтэй байдаг. Нөгөө тэр одоо хүний бие махбодч маш юм комплекс шүү дээ. Нэг дархлааны уурыг идэвхжихийн тулд маш олон шат дараалсан одоо ингээд үе шатуудыг дамжиж авч идэг тий. Тэрний нэг нийлэгчлэлт нь цайр оролцож идэг. Тэгэхээр нөгөө дархлааны эсүүдийн идэвхжлийг нь сайжруулах нөлөө үзүүлж идэг. Ялангуяа цайрын хэрэглээг бол амьсгалын замын халдваруудын үед тий хэрэгэл зөвлөдөг шүү дээ. Цайр одоо зөвлөдөг, дэм дэмийг зөвлөдөг. Яагаад зөвлөдөг юм гэхээр нөгөө л халдварын үед идэвхжих нөгөө дархлаа тогтолцоог нь төвшрүүлэхийн тулд сайжруулахын тулд хэрэглээд байгаа. Тийм л одоо нөлөө байгаа да. Одоо би яг өсвөр насны дүүнер маань илүү асуугаасаа гэж бодчихсон тэр асуултыг бол асуумаар байна. Тэгээд хоёул юунууд бол чимдижэл эрдэс витамин ярьж байгаа байлээ. Өндөр болохын тулд хүүхдүүд маань ямар шимт хичээл, уураг, витамин эрдэсийн энэ тэнцвэртэй байдлуудыг хангах үүднээс ч юм уу ялангуяа өсвөр наснд илүү ихээр хүүхдүүдэд ингээ хэрэгцээд байдаг тэр макро болон микро шимт хичээлүүдийн талаар та хэлж өгөөч. Ер нь өндөр болохын тулд зөвхөн одоо юм ямар нэгэн эрдэс витамины дутагдал нэгдүгürt байх одоо дутагдaltaгүй байх ёстой ч гэдэг юм уу. Өөр амьдралын хэм маягт одоо жишээл эрт унтах ёстой ч гэдэг юм уу, суух ёстой ч гэдэг юм уу. Энэ зүйлүүдийг та хэлж өгөх юм бол тэр хүүхдүүд маань илүү ихээр ээж авах үгэнд ороод яг тэр зүйлийг дагах бах. Өндөр болохыг л хүсээд нь шүү дээ. Тэгээ өндөр болох нь угаасаа мэдээж ямар ч хүнтэй сайхан байх бах. Тэгээд одоо хүүхдүүд ерөнхийдөө орчин үеийн хүүхдүүд маань маш их өндөр болцоож байгаа. Тэгэхээр энэ тал дээр ямар зөвлөгөөг та дүүнертэй ерөнхийдөө сонсож байгаа хүмүүст өгөх вэ? За өндөр болно гэж байгаа. Тэгэхээр яг нь бидний одоо ээж автай харьцуулахад одоогийн тий хүүхдүүд бол аюу өндөр одоо манай үеийнхэн бас тий бас өндөр байдаг. Яагаад тэгж өндөр болоод байгаа бол ерөөсөө хүнсний нөгөө хангамжтай шууд холбоотой. Хүнсний нэр төрөл нь олон болцсон. Тэгээд хүнсээрээ авж байгаа нөгөө амин дэм эрдэс бодисуудын хэмжээ одоо хэмжээлэнтэй шууд хамааралтай. За нөгөө талаараа бас өндөр болох удамшилтай бас хамааралтай л да. Тэгэхээр одоо яг өндөр болохыг хичээж байгаа одоо хүүхдүүд бол тий одоо дүүнер маань нэгдүгээрт бол хоолтын мэдлэгтэй байх хэрэгтэй. За би ямар хоол хүнс идвэл хаанаас би өөрийнхөө өндөр болох тэр нөгөө кальци, Д амин дэмээ тий К амин дэм нөгөө ясны бүтцч чинь бас К амин дэм маш чухал байдаг тийм ээ ясны бат бөхчнийг хангах. За хаанаас тэдгээр зүйлээ би авах ёстой вэ гэдгээ энэ бол мэдлэгээр бид нар олж авна шүү дээ тий тэр мэдлэгтэй байх хэрэгтэй өндөр болохын тулд. За тэг ямар хэмжээгээр хэрэглэх үү тий тэр зүйл аюу чухал. За тэгэл хүнс хэлтэх юм бол мэдээж нөө сүү цагаан эдийг илүү их өргөн хэрэгэлдэг байх хэрэгтэй. Яа тэгэхээр сүү цагаан эдэж одоо Монгол улс руу тэгээ мал аж ахуй хэрэгэлдэг одоо хөгжсөн орн тийм ээ. Тийм учраас нэг одоо литр сүүнд одоо 1000 мг хүртэл кальци агуулгадчих шүү дээ. Одоо нэг хоногийн хэрэгцээ бараг тий. Тэгэхээр тэр кальци хэрэглээг бол маш сайн авч явах хэрэгтэй. За тэгэл Д амин дэм байна үүн дээр. За тэгээд мөн одоо спортоор хичээлэх нь маш чухал. Өндөр болоход бол тий яагаад тэгэхээр тэр ясны өсөлтийн бүс одоо тэр ясны цусан хангамжийг сайжруулахад бол хөдөлгөөн маш чухал байдаг. Тийм учраас одоо хоол шимт хичээлтэйгээ хавсаргаад хөдөлгөөн чухал. За тэгээд ер нь бол хүний эрүүл амьдралын өндөр болгож байгаа одоо хүүхдүүд ихгүйгээр би одоо ерөнхийдөө зөвлөхөд эрүүл амьдралын хэм маяг гэдэг зүйлтэй бид нар хоол шимт хичээл дасгал хөдөлгөөнийг бол заавал авч үздэг. За үүнээс гадна унтах маш чухал. Өндөр болгож байгаа хүүхдүүд унтчих нөгөө өсөлтийн гормон сайн ялгарч идэг. Тийм учраас унтах тогтсон хуваартай байх хэрэгтэй. Бүр унтлагын ийм зарчимтай ч юм уу те ингээд одоо хүн нөгөө нэг хоолоо ингээд зохицуулаад ингээд байдгийг шүү дээ. Яг тэрнтэйг адилхан унтах цагаа зөв зохицуулах хэрэгтэй. Унтах ёстой цагтаа унтах хэрэгтэй. Босох ёстой цагтаа босох хэрэгтэй. За тэгэл одоо эдгээр зүйлүүд л одоо маш чухал да. Тэ. За үүнээс гадна нөгөө цэвэр агаар те нөгөө хүрээлэн байгаа орчны бохирдол гэл нөгөө бие махбодын эрүүл мэндэд шаардлагатай бас зөндөө олон зүйлүүд байна л да. Тэгээд
хүнийг эрүүл ахт мөн сэтгэл санаа гэл ингээл олон зүйлүүд нөлөөлдөг тийм ээ. Би энэ дэр нэмээд яг зүгээр нэг зүйлийг бас хэлэхэд юу юм бэ лээ. Өндөр болоход ч бас цүнх бас их чухал юм байл л дээ. Тэгэхээр одоо өсвөр насныхын хэрэг мэдэхгүй нэгдүгээр ангийн дүүнер маань л баг бие өргөхөд маш их хүн цүнх үүрээд байгаа. Тэгэхээр цүнхчин өрөөд биеийн жинхэнэ 10% илүү байх эсвэл тэр зүйлийг өргөх нь мэдээж байнгын хүн зүйл өргөө явуул тэр чинь өндөр болоход тодорхой хэмжээнд нөлөөлөх байх те. Тэгэхээр энэ үрж байгаа ачааны тэнцвэртэй байдал ч гэсэн тийм хүү хэцүү шүү дээ. Тийм нэгдүгээр ангийн хүүхдүүд байна. Манай хүүч гэсэн тэгэл нэгдүгээр анги даахт нэг том хөвгчл явж яадаг. Тэг яг тэн дээр одоо ээж аав нь анхаарал өгч. Тэгвэл бас яг нөгөө тэр дөнгөж өсөж байгаа тэр одоо тулгуур ихтэн шүү дээ нурууных нь тийм өөрсөж ирэх хөвчин тэр дөнгөжл тэр чинь нэлх байж байгаа л дөнгөж одоо ясчиж эхэлж байгаа шүү дээ тийм. Ялангуяа гэхдээ бас цүнх бол бас нөлөөлөх. Гэхдээ би тэр талыг бол бас сайн хэлж мэдэхгүй байна. Яг үндэ цүнх одоо яаж нөлөөлөхийг одоо өсөж байгаа хүүхдэд нөгөө чөмөг суулгана гэдэг шиг тийм ээ. Энэ тасгал хөдөлгөөн одоо тэр өсвөр насны хүүхдэд бол маш чухал тий. Адаглал наазах Монгол нөгөө ахуу бага бахт бол дандаа нөгөө хөдөө явдаг тийм али хүүхдүүд байдаг шүү дээ тий. Яс сайтай байдаг. Тэг хөдөө байхлаар ч мэдээж сүтээ ойрхон байна. Тэг кальци хэрэглээ сайн байна. Гадаа гарна. Тэг дэ амьд юм авчна гэд. Ер нь бол Монгол ахуу маань өөрөө бас энэ Монгол хүний яс тий маш сайн бат бөх байхад бол маш чухал нөлөөтэй л гэж би одоо энэ хүний хувьд хэлнэ. Тий сүү бол яалтчгүй чухал. Манай охин одоо 4 настай. Тэгээд байнга сүү нэхэж уудаг. Тэгээд ер нь ясны шүл Монголч бас маш гоё ясны шүлүүд их гараад ирсэн. Тэгээд тэр ясны шүлтэй хоолунд маш их өгөөд сүү сайн өгөөдсөн. Тэгээд манай одоо ойр дотны хамаатны хүүхдүүдээс манай охин бол айгүй өндөр болох ерөн шинжтэй нэг юм харагдаад байгаа. Цэцэрлэгтэй ч гэсэн айгүй том битээ. Зүгээр тарган одоо биш айгүй өндөртөө орж байгаа. Тэгэхээр би бол энэ дээр ялч сүүд ясны шүл тэр бол яалтчгүй маш их чухал юм байна. Сүү чухал шүү. Манай хүүхдүүд бас их тийм айгүй суудаг. Тэгээ байнга л суудаг. Ерөөсөө жоохон сүүг ингээд нөгөө дан суух чинь бас жоохон би бол ингээд аюу цэдэн байдлаар ер нь аюу хүүдэг байхгүй багаас нь. Тэгээ би 3 хүүхэдтэй. Тэгээд ер нь бол бас үеийнхэнтэй харьцуулахад манай том бол бас боломжийн өндөр. За дундх маань бол тий бүр 4 настай байхгүй юу гэнэ л одоо хахаас маш том биштэй айгүй өндөр. За бага охин маань болохоор бас л одоо 2 настай гэхэд тэ ангийнхан цэцэрлэгийнхэн 3-4 настай хүүхдүүдтэй ч юм уу тийм биштэй байгаа байхгүй. Тэгээ магадгүй сүүний хэрэглээтэй холбоотой байх юм. Тогтмол суун бүр. Наа чин тэгээд сүү бол 2 сүү бол өдөртөө дуустдаг тийм. Та бас багтаа их сүү ууж өссөн нөгөө. Би багтаа хөдөө их явдаг байсан. Миний ээжийн одоо ах ихч хөдөө амьдардаг малчин хүмүүс байдаг. Тэгээд зуны амралт болоод дүүтэйг хамт хөдөө явдаг. Хөдөө тэр соёлыг бол бүгдийг мэднэ. Тэгэл хөдөө байхлаар ч ааруул сүүл шүү дээ. Тэгээд тэр ааруул сүүний хэрэглээ бол одоо ясны өсөлтөнд маш чухал. За тэгэхээр хүүхдүүдэд сайн сүү ууж сургаарай. Энэ бол маш ач холбогдолтой байгаа. За тэгээ антиоксидантын талаар асууя. Одоо бүх зүйл дээр л антиоксидант гэдэг. Одоо хоёул бол тэр зүйлийг л ярилцаад ойлгочих واخ. Тэгэхээр нөгөө энгийн одоо иргэд маань сонсож байгаа хүмүүс маань антиоксидант гэдгийг яг юу гэж ойлгож байгаа юм бол эн чинь яг нөгөө эсрэлтийн эсрэг гэдэг одоо яг орчуулах юм бол тий. Тэгэхээр энийг ерөөхдөө биднээс амьдрал дээр хамгийн ойрхон жишээ гэвэл ямар хүнснүүдээс энэ антиоксидантыг авч болох юм. Энэ ер нь хүний биед ач холбогдол хэр өндөр юм болоо. Антиоксидант гэхэлэр бид нар одоо хоол шимтэж илээ аваад үзэх юм бол нөгөө навчит ногоо ургамлууд ер нь тэгэл антиоксидант чинь өөрөө навчит ногоо ургамл жимсгэн хамгийн их хэмжээгээр агуулгаддаг тийм ээ. Яагаад тэр антиоксидант чухал байгаад байна гэхэлэр түрүүнд би хэлсэн тий хүний одоо бодис солилцоо явагдахад бодис солилцооны завсрын бүтээгдэхүүнүүд гэж маш их одоо юм бодисод үүсдэг. Чөлөөт радикалууд гэдэг. Тэр чөлөөт радикалууд гэд байгаа зүйл чинь хүний нөгөө эсийн гадна бүрхүүл чинь нөгөө одоо өг нөхцөл гэдэг тийм ээ тосноос бүтдэг шүү дээ. Тэр тосыг чи эсэлтүүлээд идэх байхгүй. Чөлөөт радикалууд. Тэгэхээр нөгөө эсийн бат бөх чанар алдагдана. Эс одоо эс гэмтэн. Тэгэхээр тэр эсийн гэмтлээс юу хамгаалж ийн гэхээр антиоксидантууд хамгаалж яадаг. Тэр эсийн гэмтэл эс хичнээн сайн байна таны бие тийм л юм гэсэн үг байхгүй.
бат бөх чанартай байх нь шууд хамааралтай. Бидний биеийн үндсэн нэгж эс шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр эсийн бүтэц сайн байх юм бол таны биеийн ерөнхий байдал ер нь бол сайн байна. Тэр эсийн одоо тэр гадна бүрхүүлийг очиж гэмтээгээд байгаа нөө чөлөөт радикалуудын идэвхжлийг антиоксидант хамгаалж идэг гэсэн. Тэгэхээр антиоксидантууд юунд их байна гэхээр нөгөө л ногоо жимс. Эийг л бид нар авч үзнэ. Тэ? Ногоо жимсэнд хамгийн их антиоксидантууд байдаг. Фитошимтижилүүд гэж хэлээд байдаг шүү дээ. Одоо ногоонд агуулгадж байгаа нөгөө антиоксидантуудыг тэ эрдэс бай замин дэмүүдийг бидний хамгийн сайн мэдэх зүйл бол омега 3 тосны хүчил. С амин дэм. Тэ эдгээр чин антиоксидант чин чанартай байдаг. Одоо нөгөө эсийн гэмтлээс хамгаалж идэг. Энд дээр зүр жишээ болоод ярихад анар гэж жимс үүдэг тий. Энийг хүмүүс нөө гоо сайхны жимс гэд ойлгоод идэг. Энийн гол утга учир санаа нь юу гэхээр маш өндөр антиоксидант юм байлээ. Тэгэхээр хүн залуу харагдах, гоё харагдаж байгаа зүйл бол ерөөсөө антиоксидантаар баялаг хүнс шимт ижилсэн хэрэгэлдэг хүн бол маш гоё тийм залуу харагдах боломж байна. Тийм яг үнэ. Илүү нөгөө одоо нөгөө бас судалгаанууд хийсэн нөгөө навчит ногоо ургамлын судалгаанууд маш их байна л да. Нөгөө эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ гэд. Тэгээд навчит ногоо ургамлууд чинь маш их антиоксидантуудтай. Тэгээд антиоксидантуудыг хангалттай хэмжээгээр авч байгаа нэр маш залуу харагддаг. Яа тэгэхээр нөгөө бие махбодын нөгөө хоргоожуулах процесс маш сайн ажиллаж идэг байхгүй. Тэгэхээр үеийнхнээс хамаагүй залуу харагдана. Тэгээд арьс маш гоё байна. Тэ. Таны өмч гэсэн маш тийм залуу харагдаж байна. Тэгэхээр бас антиоксидантаар баялаг хүнсийг бол бас их хэрэгэлдэг байх гэж бодож байна. Хэрэглэнэ. Антиоксидант яа гэвэл Herbalife-ийн бүх бүтээгдэхүүнүүд тий антиоксидантууд маш өндөр агуулгаддаг хэмжээ. За флавоноидууд тий. Тэгэхээр антиоксидант нөгөө бие махбодын хоргоожуулах систем гэж бас байна л да. Тэр хоргоожуулыг бид нар ч одоо идж байгаа хоолноосоо, амьсгалж байгаа агаараасаа тий. За тэгэл нөгөө гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс маш олон зүйлээсээ ингээ бие махбод маань хордож идэг байгаа байхгүй юу? Детокс хийн гэл хүмүүс ярьдаг штэ тий. Хоргоожуулна гэдэг чинь нөгөө хоргоожуулах системийг ажиллуулах гэдэг байхгүй. Тэр хүний бие махбодод тэр хоргоожуулах систем бас ажиллаж идэг. Тэр системийг яаж юу одоо хариуцаж ажиллуулад гэхээр нөгөө бидний илэг, нөгөө бөөр. За тэгээд мөн хоргоожуулах системийн нэг чухал зүйл бол арьс. За тэгээд эдгээр эрхтнүүд бол одоо антиоксидантын одоо тэр хоргоожуулах системийн гол одоо чухал одоо эрхтнүүд байдаг. Тэр эдгээр эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулах дэмжиж гэж яах юм бол та нөгөө л ногоо ургамлуудыг маш сайн хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа хоол хүнсээрээ зохицуулахын тулд тийм ээ. Ногоо ургамлд чинь антиоксидантууд маш хэмжээгээр агуулгадж байдаг. За яг хоргоожуулах системийг бид нар ингэж ажилуулах бас хэд хэд аргууд байна л да. Дасгал хөдөлгөөнөөр сайн хичээлэх. Тэгэхээр нөгөө бие махбодод одоо хордоод байгаа нөгөө агаараасаа ч юм уу хоол хүнснээсээ за тэгээ хоол боловсруулах замчин мөн хоргоожуулах системийн бас нэг том хэсэг штэ. Яг л хоол шимтгийлэлд орж ирж байгаа нөгөө хэрэгцээгөө боцоод хоол боловсруулах замаас ялгарч гарч ирдэг. Тэгэхээр эдгээр дөрвөн эрхтний үйл ажиллагааг сайн байлгах юм бол та илүү гоё залуу сайхан харагдах боломжтой. Тэ ялангуяа өтгөн хаталт бол маш чухал бас. Тэ нөгөө өтгөнөө гаргаж чадахгүй бол нөгөө бие махбод ч өөртөө хордоол яваад байна гэсэн үг шүү дээ. Ер нь бол тэ нөгөө хортой байцаа гаргаж чадахгүй. За дасгал хөдөлгөөнөөр хичээлэх бол ялангуяа энэ арьс нөгөө хөлсөөр арьсан дээр ч одоо хөлсний булчирхаанууд байгаа шүү дээ. Хөлс тосны булчирхаанууд. Тэр хөлсний булчирхаагаар дамжуулаад нөгөө бие махбод хоримтлагдаад байгаа нөгөө хоол шимбижэл агаар тэ янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүнээр орж ирсэн нөгөө хортой байцуудыг гадагшлуулдаг. За бас дахиад нэг арга бол бариа хийлгэх бол нөгөө тунгалгийн системийг маш сайн идэвхжүүлж өгч идэг. Тэгэхээр илүү сайхан бас залуу гоё харагдах боломжтой. Энэ детоксийн системийг та хэрвээ маш сайхан одоо хэрэгжүүлээд ингээд явал таны арьс гоё болно. Царай чин шингэн байна. Тэ бас юм гоё сайхан байх боломжууд бас байдаг. За энэ боломжийг бол бас Herbalife тэ одоо санал болгодог. Тэ маш их антиоксидантуудаар баялаг юм одоо хүнсний одоо нэмэлт эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд байдаг. Одоо алай одоо ургамлын ундаа байна. Цайнууд байдаг тий. За мөн одоо ногоон коктейлүүд байдаг. Маш гоё хэрэглэхэд одоо ингээд антиоксидант тэр детоксийн бүтээгдэхүүнийг хэрэглэх юм бол бие махбод ингээд өөрийгөө маш гоёор мэдэрдэг хүн. Одоо магадгүй ногоо жимсээр тэг 7 хоног ингээд гоё детокс хийгээд үтцсэн хүний дараа нь ингээд өөрийнхөө биеийг мэдрэх мэдрэмж шал өөр. Бид нар нэг хэсэг нэг буруу хооллоод ингээд би нэг хүндрээд нэг эвгүй мэдрэмж төрдөг тийм ээ. Тэгэхээр өөрийгөө сайхнаар мэдрэх мэдрэмжийг ер нь бол детокс тэр антиоксидантууд ер нь бол бас
мэдрэмжтэй тэр бие махбодын тэр амьдралын чанарыг сайжруулахад маш чухал. Та өөрөө хүний их хэмж тэгээд доторын хэмж дээрэс нь маш их судалгаануудаар ажиллаж байна. Шимдэжэл судлаач байж байна. Тэгэхээр та бол өөрөө бас Herbalife-ийн хэрэглэгч юм байна. Тэгээд мэдээж энэ бол маш олон судалгаа шинжилгээний цаана ингэж яригддаг гэж бол би ойлгосон. Тэгвэл би нэг зүйлийг асуумаар байна. Та одоо яг өөрөө энэ шимдэжэл тал руугаа судалгаа хийж байгаа хүмүүстх зөвлөгөө өгөх хүний хувьд бол жишээ нь одоо таны яг амьдралын хэм маягаас л би яг жишээ болгож асуумаар байна л да. Та жишээ нь өглөө босоод одоо жишээлбэл одоо нэг тасалгааны хэмт байдаг ч гэдэг юм уу, нэг аяг бүлөө суухаас эхлээл хоёлаа яриа л да. Тэгэхээр амьдралын чинь яг нэг өдрийн хэм маяг дээр ямар витаминуудыг хоолны өмнө дараа ч гэдэг юм уу, ямар цаг хугацаанд уудгийг, за бас мөн Herbalife-ыг бас хэрэгэлдэг гэж байна. Энийг бас ямар цаг үеүүдэд хэрэгэлдэг. Гэт таны нэг өдрийн амьдралын циклийн аминдын болон эрсийг авж байгаа, детокс хийж байгаа тэр хэмнэлийг бас асуучвал хүмүүст бас илүү бас амьдралдаа хэрэгжүүлвэл арай илүү бодитоос сонсогдох байх. Миний хувьд болохоор миний ерөнхийдөө өдрийн нөгөө хооллолт ер нь яг нэг хатуу дэглэм гэж би бол ерөөсөй барьдаггүй. Аль болох би нөгөө сонголтоо хийхдээ эрүүлийг сонгохыг аюу хичээдэг. За өглөө босоод бол Herbalife-ийн одоо өглөөний цайны хөтөлбөр гэдэг тийм ээ, формула 1 уургийн коктейл, за алуун урамлын ундаа, за тэгээд урамлын найруулдаг цай байдаг. За энэ 3 за нэмээд хүнсний эслэг. За эдгээр 4 зүйлийг бол тогтмол хэрэгэлдэг. Яг л нөгөө нэг өдөр болгон. Яагаад энийг хэрэглээд байна гэхээр нөгөө одоогийн орчин цагийн нөгөө биеийн жингийн илүүдэл маш олон асуудлууд байна те. Тэгэл ялангуяа эмэгтэй хүн төрдөг. Би одоо 3 хүүхэдтэй 3 удаа төрсөн. Тэгэхээр нөгөө мэдээж эмэгтэй хүн чинь ингээл чинь нэмэнтэй жирэмсэн болж хүүхдэд төрүүлэхэд за яагаад за мэдээж физиологийн одоо тэр процесс байна. Тэгээд эргээд биеийн жингийн асуудалтай тулгарч байгаа байхгүй нөгөө хүүхдэд тээж төрүүлэхийн тулд. Тэгээд тэр биеийн жингийн юунаас бол үүсэл нөгөө л 5 бүлэг нэр төрөл хүнсэл буруу одоо тэнцвэрийг алдагдуулж хэрэглээд байгаа байхгүй. Ер нь бол их нүүрс усны хэрэглээ өндөрлөл болж байгаа юм л да. Тэгэхээр энэ Herbalife-ийн одоо санал болгодог өглөөний хөтөлбөр болоо өрсөн тэр яг одоо өмнөө цагт үүсэж байгаа тэр дутагдлыг нь л ерөөсөн хүчдэг гэсэн үг. Арай бага килокалоритой тэгсэн ирнэ хүний бие махбодод шаардлагатай бүх нөгөө аминдын мэрц бодис 24 төрлийн одоо аминдын мэрц бодис байжуулсан ингээд одоо формула 1 уургийн коктейл аа. Тэгээд үүний дараа бол тэгээ нуургийн коктейл чинь өөрөө уурагч суурилсан. Учираас нөгөө бодисын солилцоог идэвхжүүлнэ. За тэгээд эслэг агуулна. За бид нар одоо энэ эслэг бол хүний бие махбодод маш чухал юм одоо нэг хүнсний нэр төрөл гэж хэлж болно л доо. Хүнс яагаад тэгэхээр энэ бидний энэ одоо бүдүүн гэцэнд агуулгадж байгаа маш олон тооны хүний бие махбодод байдаг одоо микрофлора гэж нэрлэдэг маш олон тооны бактериуд. Тэр бактери ч өөрөө ашигтай бактери байна, ашиггүй бактерийн тэнцвэртэй байдалд оршиж байгаа ч хүний бие махбод дандаа л тэнцвэрт байдлыг ирмэлдэж идэг тийм ээ. Тийм учраас тэр тэнцвэртэй байдлыг бол хадгалах нь чухал. Бүдүүн гэцнийхаа микрофлорын одоо тэнцвэртэй байдлыг хадгалахад ялангуяа нөгөө ашигтай бактери бол маш чухал тийм маш олон нэр төрлөө байна л да ашигтай бактери. Тэгэхээр тэр ашигтай бактериудын гол одоо иддэг хоол нь ерөөсөө хүнсний эслэг байдаг. За одоо энэ сүүлийн 20 гаруй жил сүүлийн үеийн судалгаануудаар ер нь нөгөө тарих гидсний холбоо гэж байдаг. Тэр тарих гидсний холбоо одоо яагаад үүсдэг вэ гэхээр энэ бактериуд юу идэж байна. За тэрнийхээ яг идсэн зүйлийнхаа дагуу ч юм уу те одоо өөрөөсөө тийм нейротрансмиттеруудыг ялгаруулж идэг одоо биологи идэвхт бодисуудыг. За бидний нөгөө мэддэг ажиглалын гормон гэж нэрлэдэг нөгөө серотонин, эндорфин те гормонууд чинь урдал бодисыг ялгаруулж идэг нөгөө энэ гидсэнд байдаг бактериуд маань. Тэгэхээр таны сэтгэл зүй таны хоолтой шууд хамааралтай. Хүн эрүүл хооллдог хүн бол маш гоё аз жаргалтай, эерэг сэтгэлгээтэй тийм байдаг. Та буруу хооллол эхлэх юм бол нөгөө ашигтай бактерийнхаа идэх нөгөө эслэгийг нөхгүй байгаа хгүй. Тэгэхээр тэндээс нөгөө бодисын солилцоонд хэрэгцээтэй шаардлагатай нөгөө нейротрансмиттерүүд чи ялгаруулахгүй харин эсрэгээр бүр хортой байц ялгаруулад ингээд сэтгэл зүйг хүртэл буруу хооллолт сэтгэл зүйд нөлөөлт ингээд судалгаар батлагдчихсан бас. Тийм учраас энэ хүнсний эслэг гэдэг зүйл ерөөсөө таны сэтгэл санаа ямар байх вэ гэдэгтэй шууд холбоотой. Тэгээ хүнсний эслэгийг бол өдөрт дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж болгодог шүү дээ тий. 25-30 г хүнсний эслэгийг заавал хэрэглэж явах хэрэгтэй.
Тэгээ энэ үг эзний эрүүл мэндэд маш чухал. Хүнсний эслэгч өөрөө цусндах нөгөө сахарын хэмжээг доктортой байлгах, нөгөө триглицерид, холестерины хэмжээг доктортой байлгах. Нөгөө энэ микрофлорууд чинь бие махбодч шаардлагагүй байгаа бодит солилцооны хэрэггүй бүтээгдэхүүнийг задлцдаг байхгүй. Тийм учраас эрүүл мэндэд нөлөөлөл бол хүнсний эслэг би маш өндөр гэж хэлнэ. Эмч хүнийхээ хувьд, дотрын эмчийнхээ хувьд. Тийм учраас л энэ ногоон ургамал жимсүүд чинь бүгдээрээ л хүнсний эслэг агуулж идэг. Тийм ээ. Тэгэхээр энэний нөлөөлөл бол маш чухал гэдэг юм аа. Тийм учраас би одоо өглөөнийхөө одоо тий цайндаа бол хүнсний эслэгийг бол маш чухал гэж авч үздэг. Тэгээ ялангуяа бас одоо хуван болгоны онцлог тий урт гизтэй ч юм уу тийм хүмүүс хөвтгөн хатдаг. Тийм учраас энэ хүнсний эслэгийг ерөөсөө маш сайн хэрэгжилж авах хэрэгтэй. За 3 дугаарт болохоор би алаа ургамлын ундааг бол өглөө олоо хэрэгэлдэг. Алаа ургамлын ундаа маш олон төрлийн хоол боловсруулах одоо замыг хоол боловсролтыг дэмжих ферментүүд нэг эвгүй мэдрэмж төртөгч хоол эзний дараа тэр мэдрэмжийг бас алгуулахад шаардлагатай тийм ферментүүд мөн антиоксидантууд витамин B3 бодит солилцоог идэвхжүүлэх тийм ингээд маш олон төрлийн ийм фитошимтгийлүүдийг агуулсан ийм ургамал байдаг одоо ундаа байдаг. За тэгээ халуучч өөрөө хүн төрлөختө маш олон 100 жилийн өмнөөс хэрэглээд эхэлсэн шүү дээ. Хэдэн мянган жилийн өмнөөс гоо сайханд хэрэглэдэг гэсэн тийм нөгөө салцын хүн төлөвлөлтийг маш сайжруулдаг. Тийм учраас магадгүй хоол боловсрол замын улаалт тийм би ерөөс өвчин эмчилнэ гэж ярихгүй баг зэргийн тийм улаалт байх юм бол салт бүрхүүлийн хүн төлөвлөлтийг сайжруулах бас нөлөө үзүүлж идэг. За гих мэт одоо тийм мөн алаачч өөрөө ус шингэний юм тэнцвэртэй байдлыг одоо хүний биеийн нөгөө шингэний балансыг маш сайн барьж идэг байхгүй. Тэгэхээр тэр бидний бие махбод ч өөрөө усан орчинтай бодит солилцоо усан орчинд маш сайн явагддаг. Тийм учраас усны тэнцвэртэй байдлыг маш сайн хадгалж өгч идэг. За үүнээс гадна ургамлын одоо цайнууд байдаг. Ургамлын цайг бол бас байнга хэрэглэдэг. Ургамлын цай өөрөө маш олон антиоксидантуудтай байдаг. Тийм учраас нөгөө эрч хүчтэй байх тий. Тэгээ залуу сайхан харагдуулах тэр бүх одоо нэгдлүүдээ би бол өглөөний цагаар бол авч чаддаг гэж боддог. За тэгээд яг туршлагаас аваад үзэх юм бол мэдээж л хүн юм чинь тий бас ингээд байнга одоо эрүүл хооллоо одоо тэнцвэртэй хооллоо гэж бас чадахгүй заримдаа бас ингээд ажил амьдралын ингээ хим маягаас шалтгаалаад бас тэнцвэргүй хооллогч үе бас байна. Тэгтээ тэрийг аль болох засах гэж хичээн л дээ. Ер нь бол нэг зарчмыг л өөртөө тавьчвал болчихж байгаа. За ядаж өдөр хоол идсэн ч би 5 хонондоо нэг баг зэрэг салаат би идэх ёстой шүү ч гэдэг юм уу те. Дэлгүүр орсон ч би ядаж л бүхэл өөрийнх нь гурил бутааг одоо сонгоод хэрэгэлчихэ шүү гэдэг тэр зүйлийг ингээл өөртөө хөвшүүлчих юм бол аяндаа энэ зүйл ингээд явандаа явсаар хагаад ингээд бүр гоё баяжаад таны амьдралыг чинь амьдралтай хөргөгчтэй галтгооч маш гоё юм баялаг болчихно. За тэгээд Herbalife бол маш олон гайхалтай бүтээгдэхүүнийг бол санал болгодог. За энэ дээр нэмэт хэлэх юм бол одоо өглөөний цайны хөтөлбөрөөс гадна одоо ногоон коктейл гэж байгаа тийм ээ. Тэр ногоон коктейлд бол 14 төрлийн одоо навчит ногоо болон одоо тий үр супер хүнсийг агуулсан юм маш гоё ногоон коктейл байдаг. Энэ ногоон коктейл бол одоо өнөөгийн одоо монголчуудын амьдралын хэм маягт нөгөө ногоо навч идэж чадахгүй байгаа хүмүүст тэр одоо дутагдлыг нь маш гоё нөхөд өгчдөг байхгүй юу. Тийм учраас ногоон коктейл бол маш гоё. Одоо хоногийн одоо жилийн 365 хоногийн турш танд өдөр болгон гоё шинэ ногоо идэх боломжийг олгож ийн гэсэн үг байхгүй. Таны галтгоонд шинэ ногоо байж ийн гэсэн. Ногоон коктейл бол бас хэрэглэхийг маш хэрэмэлцдэг. Ер нь бол одоо хүнсний ногоог тий ногоон коктейлтэй ингээ хослуулад бас хэрэглэл маш гоё. Тэгээ ногоон коктейл нь болохоор юм нунтаг хэлбэрээр байна уу? Тэгээ хүнсний ногоог тий хүнсний ногоог одоо ингээ боловсруулад нунтаг болгочихсон ингээд нөгөө коктейл гэж нэрлээд байгаа зүйл маань ингээд нунтаг хэлбэрт оруулчихсан одоо хүнсний нэмэлтүүд ахгүй тийм ээ. Тэгэхээр тэрийг ингээ усан найруулаад уучдаг. Тэгэхээр хаач авч яваад хэрэглэх боломжтой. Тэрийг бол та өдөр болгоо ууд юм байна. Тэрийг бол өдөр болгон ер нь бол би эслэгийг яг зохистой хэмжээнд бол авахыг бол маш их эрмэлздэг. Тий. Эслэг бол таны амьдралыг удирдах, сэтгэл санаа бүх юм чинь маш чухал шүү дээ тий. Аха. За тэгээ үүнээс гадна мөн одоо аминд мэрц бацсан одоо иж бүртлүүд байдаг. За эрэгтэй эмэгтэй хүн зориулсан одоо 24 төрлийн аминд мэрц бацыг агуулсан. За эрэгтэй эмэгтэй хүний нөгөө биеийн онцлог тохирсон. За амин мультикомплекс бол уун. За тэгээд ер нь бол тухайн одоо тий одоо өвлийн уйлралт гэх юм бол нөгөө дарлаа дэмжих гэж хөтөлбөр бас байгаа. За аль эсвэл арьс маань жоохон асуудалтай ч юм уу ингэ болоод эхлэх юм бол ялангуяа би төгсний дараа одоо маш гоё нөгөө коллагены комплексууд байдаг тий Herbalife коллагены комплекс за тэгээд нэмэлтээр бас хэрэглэх боломжтой хөтөлбөрүүдийг санал болгодог. Ямар хөтөлбөр санал болгох уу гэдэг өөрийнх нь зорилгоос шалтгаална л да. Та
За магадгүй хол боловсролтоо дэмжиж байгаа бол хол боловсролтыг дэмжих хөтөлбөр, аль эсвэл гоо сайхан, арьсаа сайхан болгож байгаа бол гоо сайхны хөтөлбөр гээд ингээд зохицуулаад хэрэглэх боломжууд маш гоё байдаг. За тэгээд одоо хүний одоо хувь хүн болгонд одоо тохирсон одоо тийм нөгөө уургийн хэрэгцээ гэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр магадгүй та жоохон уурглах хоол илүү хэрэглэе гэж яхах юм бол нөгөө формула 1 уургийн коктейлоо баяжуулж хэрэглэж болдог юм уургууд бас байдаг тийм ээ. Одоо формула 3 нунтаг уург байна. Аль эсвэл веган уург гэдээ байна. Веган одоо хоолтой хүмүүс зориулчихсан ийм уургууд нэмэлтээр байдаг. Тэгэхээр ер нь бол бас харилцаа адилгүй л дээ тухайн үедээ ямар хүнсний нэмэлт хэрэглэмээр байна гэдгээс шалтгаалаад ер нь бол хэрэгжилдэг. Гэхдээ бол ерөөсөө тасалдаггүй байнгын тогтмол хэрэглэдэг зүйл бол өглөөний 3 хоол хүнсний эслэг гэж л би одоо хэлнэ. Өглөөний 3 хоолоо хэрэглэхдээ та өөр нэмэлтээр ямар нэгэн зүйлийг хүнсээр хэрэглэх үү? Эсвэл тэр 3 өглөөний хоолол зөвхөн хэрэглэж үү? Тэгэхээр одоо энэ хувийн болгоны нөгөө хоногт авах ёстой илчилгээний хэмжээ гэж байгаа. Тэгэхээр одоо миний хувьд бол одоо тэ харьцангуй хөдөлгөөн багтай одоо би ч ингээл гэрээсээ гараад машин цугаал ажил дээр очиж ажил дээрээс өдөржингөө суучин ерөөсөө ингээ нөө эмч хүн учраас тэгээд бас маш их цаасны ажил хийдэг учраас маш их суудаг. Тийм учраас дасгал хөдөлгөөн магадгүй биеийн хүчний ачаалал яг зоржил зааланд очихгүй бол тий зоржил би хөдөлгөөн хийхгүй бол маш бага байхгүй. Ер нь олоо ихэнх одоо хүмүүсийн амьдралын юм аяг ерөөсөө тийм биш тий. Гэрээсээ гараад машин цуудаг, машинаасаа очивол ажил дээрээс нь ажилласаа гаргаж гарал машин цугаал гэртээ очдөг. Байнгын юм суугаа амьдрал юм аягчлсан. Тийм учраас нэмэлт одоо өөртөө хэрэгцээгүй килокалорийг би бол авах шаардлагагүй байхгүй. Тэгэхээр би өөрийнхөө хоногийн килокалороос ер нь бодожоод өглөөдөө за тэр одоо өглөөний 3 хоолой хэрэглэчүүд бол ер нь хангалттай тэндээс калори авчна. За мэдээж өдрийн хоолыг бол сайхан идчихнэ. За тэгээд дундуур нь 100 тий хэрэгцээтэй үед бол бас одоо Herbalife-аас бол маш гоё өдрийн одоо зуушнуудыг бас санал болгодог юм гоё ингээд пакетлчихсан одоо хаач аваад явах тохиромжтой одоо нөгөө ийм формула 1 экспресс батончгнууд байна. Одоо тийм уургийн батончгууд байна. За тэгээд мөн чипс байна. Тэг ингээд ерөөсө хаач авч аваад хизээч хэрэглэх боломжтой юм маш олон гой төрөл бүтээгдэхүүнүүдийг бол одоо ингээд санал болгодог. Тэгэхээр тэдгээр бүтээгдэхүүнээсээ бас хэрэглэх боломжтой. Мэдээж бас энгийн хоолтойгоо зохицуулаад хэрэглэдэг энэ болгоныг. Тэгэхээр эдгээр хоёулынхын сая ярьж байгаа зүйлүүд маань мэдээж нэмэлт тижэл явж байгаа тийм. Ямар нэгэн энд бол витамин гэхээс илүү хоолны нэмэлт тижэлээрээ таны дутагдсан тэр зүйлүүдийг бас нөхөх боломжтой. Ерөнхийдөө эслэг суурьтай юм байна шүү дээ. Тэгээд ерөнхийдөө бас давхар детокс хийгдчихдэг юм байна. Тэгээ тийм учраас эрүүл амьдралын хэм маяг тодорхой хэмжээнд бол бас байж явах хэрэгтэй зүйл бол байна. Та бол амьдралын хэм маягтаа бүр нэвт оруулсан. Тэгээд энийхэн үр дүн бас мэдэрсэн хүн учраас ярьж байгаа юм байна. За хоёулаасаа за Herbalife-ийн хувьд бол та яг хэрэглэгчүүднээс яг ингэж хэрэглэдэг гэдгээ хоёулаа ерөнхийдөө бол ойлгочлоо. Энэ дундуур хоёулаа нөгөө бусад витаминуудаа ярил л да. Ядаж одоо жишээлбэл та өглөө ямар витаминыг ууж байгаа гэдэг энэ дарааллыг бол хүмүүс бас яг таны хэлхийг одоо яг хүлээж байгаа байх л та. Д витаминыг ядаж 11 цагт уул гэдэг байгаа шүү дээ. Ядаж тэгвэл яагаад 11 цагт уу гэдэг байгаа. 11 цагт ууж чадаагүй мартцсан тохиолдолд юу нь бас яг яах хэвтэй. Маргааш нь эсвэл 2 3 хоног би уугаагүй юм чи гээд нөхөд бөөнөр нь авчиж болдог ч юм уу гэдэг энэ зүйлүүдийг та одоо хүмүүс амьдралын хэм маягт нь энэ витаминуудыг бас тодорхой хэмжээнд хэрэглэх энэ цагуудыг энэ хоолны өмнө хэрэглэх юм уу дараа нь хэрэглэх юм уу гэдгийг бас нэг зохицуулалтаа хэлээд өгөөч. Тэгэхгүй хүмүүс бол маш их эмх зам бараагүй мэдээлэл дундуур л ерөөс нэг сонссон зүйлээ зөв бурууг нь мэдэхгүй хэрэгжүүлээд яваад байгаа. Тэгвэл хоёул өнөөдөр мэдээж энэ чинь хүмүүст эрүүл мэндийн боловсролыг судалгаа шинжилгээдээс дараалтаа ярьж байгаа учраас хоёулынх нь мэдээлэл хүмүүст бол бас амьдралын маягт нь чихэнд нэг хүрчих юм бол бас хэрэгжүүлэх боломжтой болох байх. Тэгэхээр яг нэмэлт амин дэм уухын хувьд бол за яг тухайн ууж байгаа амин дэм чинь тий тухайн нөгөө амин дэмийн мэдээлэл дээр байгаа штэ. Хоолны дараа уух юм уу, өмнө нь уух юм уу, хизээ уух гэдэг мэдээлэл бол шошго болгон дэр байдаг тийм ээ. Тэгэхээр миний хувьд бол мультикомплекс витамин бол уучдаг өглөөдөө. За тэрүүгээр бол би одоо хоол шимтгийлээрээ авч чадахгүй байсан ч одоо шимтгийлийг нөхөх боломжтой. За тэгээд үүнээс гадна бол Д амин дэм байна. За Д амин дэмийг бол одоо хоногийн зөвлөмж хэмжээ одоо хүн болгон харилцаа адилгүй байгаа шүү. Зөвлөмж хэмжээр нь. Гэхдээ хүмүүс яг хуу заавал 11 цагт уугаад одоо мартчихвол ууж болохгүй ч юм уу тийм юм байдаг. Гэхдээ тэрийг юу гэж цаад одоо логик нь юу вэ гэхлээрэ нөгөө амин дэм чин бидний уусны дараа гидсний ханаар шимэгдээд цуснд орж байгаа. Цуснд нэг тогтвортой нэг
тогтмол одоо нэг төвшөнд очиж шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр төвшнийг л одоо тэнцвэртэй барих гал ер нь нэг тогтмол цаг заагаад идэгэл байхгүй ер нь цаа тутах нь. Тийм учраас өглөө яг 11 цагт уулаа гэхэд нөгөө гизээр шимэгдээд те ингээд бие махбодод хүрсэлж нэлээд хугацаа орно шүү дээ те. Тэгээд мэдээж шүн хүн унтчихад нөгөө хүн чинь шүн хүн төлждөг шүү дээ. Хүний нойр гэдэг зүйл чинь бол хүний одоо эрүүл амьдралын хэм маягийн хамгийн чухал нэг хэсэг байдаг тийм ээ. Нойргүйгээр ерөөсөө эрүүл амьдрах одоо эрүүл мэндийг одоо төсөөлөхийн аргагүй тийм ээ. Тэгэхээр таныг одоо шүн унтчихад чинь магадгүй тэр ууцсан витамин чин гизэн чин хаанаар шимэгдээд нөгөө нөхөн төлжилтэн чинь л одоо хэрэгцээтэй л болохоор илүү яг 11 цагаас гэж зөвлөл байгаа л да. Гэхдээ одоо хүний бодис солилцоол хизээл бол хизээ явагдчих л яг хуу тэр нөгөө эргээд нөхөн төлжих тэр процессыг бодох юм бол тийм нөлөөтэй байх. Гэхдээ яг витамин А мартлаа гэхэд оройн нөхөд уухад бол 1-2 хоногт бол нэг нөлөө байхгүй шүү дээ. Тэ хамгийн гол нь тогтмол 1 цагт унаа гэдэг маань цаад утганд цундах хэмжээ хэвийн хэмжээгээл одоо барина л гэсэн твийн төвшөнд л барих гээд байгаа байхгүй юу. Бид нар одоо сайн мэдэн шүү дээ антибиотикийг уухад яг цагаар ууг гэж зөвлөдөг тийм ээ. Яагаад тэгээд аа гэхээр нөгөө антибиотик чинь уусны дараа гизний ханаар ороо шимэгдээд мэдээж нэг дээд хэмжээндээ хүрэх нэг концентрац нь байна тий. Тэр концентрацаар л тэр бактерийг одоо хүлэх нөлөөтэй байдаг байхгүй юу. Тийм учраас антибиотикийг нэг одоо 8 цагаар ууг гэсэн антибиотикийг нэг 5 цаг уугаал дахиж нэг 4 цаг болгож уугаал мартчихсан гэнт 12 цагаас уугаал байвал эргээд нөгөө нэг нөлөөлөл нь гарахгүй л ахгүй яг л ингэж л ойлгох хэрэгтэй. Тэгвэл яг амьдралын хэм маягта та одоо уух хэрэглэх витаминыхаа ямар нэгэн зүйл хэрэглэхэд тодорхой хэмжээний тогтмол цагт хэрэглэж игэл их ач холбогдол өндөр юм байна. Хин нэгэн өнөөдөр хоёулынх нэрийг сонсоод витамин эсвэл одоо эрдэнийн шинжилгээ өглөө гэж үдээ. Тэнгүүд дутагдaltaй гарсан байлаа. За эмч тэн дээр нь зөвлөгөө өгөөд гаргалаа. Энэ хүн хэрэглэснийхаа дараа ч юм уу ер нь хэдийн хугацаанд ер нь шинжилгээ өгвөл энэ одоо шинжилгээний хувьцаал засрал гарах боломж байдаг юм болоо. Ер нь хэр хугацаанд ер нь тэр хүн тэрийг эргэлж иж нөхөх боломж ер нь бол нэг одоо нэг юм тест хугацаанд гэдэг ч юм уу тийм ойлголт ер нь байдаг. Энэ одоо аминд мэрц цоцлогын хувьд харилцаа адилгүй л байна л да. Нөөц нь хэр байгаа юм бид тий. Одоо түрүүн лаб дээр дэм талаар ярьсан шүү дээ. Тэгэхээр айгу төвөгтэй л энийг одоо ингээд витамин болгоныг хэмжүүлээд тэрнийх хэмжээг тохируулна гэвэл ер нь бол яг хоол шимтэж илэрээ л ингээд багаар аваад хоолныхаа нэр төрлийг маш өргөн сайхан сонголттой байлгаал ингээд хэрэглэх ёстой байтал тэгж хэрэглэж чадахгүйгаас бол одоо нэмэлт витамин хэрэглэх хэрэгцээ шаардлага үүсээд байгаа шүү дээ ерөөсөө. Тэгэхээр энэ дээр одоо аминдын болгон дээр заавал тэр хэмжээнд байлгана тэрийг үзүүлээд тодорхойлно гэдэг бол аюу хэцүү. Яг амьдралд хэрэгжүүлэхэд бол ер нь тийм боломжгүй гэж би бол хэлнэ. Нэг судалгаана хийгдэж байгаа биш учраас хэцүү бах тий. Хийж байгаа тохиолдол одоо цусндах одоо амин сэвэндэх тий амин дэмийнх нь хэмжээг ингээд тодорхойлоод за ингээд хий. Гэтэл тийм одоо нөхцөл байдал байхгүй бол одоо тэр хоногийн зөвлөмж хэмжээ гэж нэрлэдэг байгаа тийм ээ. Тэгэхээр тэр хэмжээгээр нь л одоо хэрэгжилчих. Тэрийг заавал ингээд тодорхойлуулад ингээд байх бол бас харьцангуй тийм шаардлага бол байхгүй. Яг ДМД-ийн хувьд бол харьцангуй лабораторич бас лаборатори одоо хөрөнгө мөнгө одоо шаардлагатай шүү дээ. Тэр аминдын болгоныг тодорхойлоход ДМД-ийн хувьд бол харьцангуй ингээд бүх лабораториуд ДМД-ийг үүсгэх боломжтой байна. Тэгээ энэ ч өөр илүүдл нь бас харьцангуй тийм эрүүл мэнд маш сөрөг нөлөөтэй ч юм уу те. Дутагдал нь бас одоо хүүхдэд одоо рахит үүсгэж гэн гэдэг ингээд бид нар үзээд байна тийм ээ. Бусад аминдын хувьд бол заавал тэрийг нэг тодорхойлоод хэмжээд ингээд байх бол шаардлага харьцангуй бол гайвал гэж би бодож байна. Тэгээд тэрийг бол тэгээ та аль болох нөгөө хүнснэрээ авах хэрэгтэй. Хүнсээр авч чадахгүй бол заавал ингээд нэмэлтээр авах хэрэгтэй шаардлага байдаг шүү. Тэгээ нэмэлтээр авах хэрэгтэй шаардлага нь угаасаа энэ судалгаануудаар ингээд нотлогдчихсан байна. Тэгээд ингээд та эдгээр амин дэмийнхаа хэрэгцээг нь авахгүй болохоор бидээ нөгөө хэрэгцээтэй байгаа тэр материалыг нь өгөхгүй байгаа байхгүй. Тэгэхээр таны эргээд нөгөө амьдралын шин чанарт л нөлөөлөд байгаамаа. Амьдралын чанарыг сайн байлгая, сайхан амьдрал гэж бодож байгаа бол эрүүл байл гэж бодож байгаа бол тэдгээр шаардлагатай аминд мэр зөстэй хоол шимтгийлэрээ л аваарай гэж зөвлөж байгаа юм. Тэгээ Herbalife компани зүгээс бол энэ дээр одоо хүнсний нэмэлтүүдийг яг энэ нөгөө дутагдаад байгаа зүйлийг нөхөөд хүнсний нэмэлтүүдийг одоо ингэж санал болгодог. Энэнд одоо нөгөө бидний нөгөө түрүүний монголчуудын Монгол насанд хүрсэн хүний шинж жилийн судалгаануудад дандаа дутагдaltaй байгаа тэр нөгөө аминд мэрц бацуудыг л одоо нөхөд өгч чинь гэсэн үг шүү дээ. Мэдээж энэ тодорхой хэмжээний судалгаа шинжилгээ маш их өндөр явагддаг юм байна. Тэгээ дээрэс нь бас таны хувьд
яг одоо зөвлөх бас яг эмчээр ажиллаж байгаа. Тэгээд цаана мэдээж мэрэгжлийн хүмүүсээс байгаа юм байна. Тэгэхээр энэ дээр нэг зүйлийг асуухад зарим хүмүүс дээр ингээд нэг юм буруу зүрх ойлголтууд яваад байдаг л та тий. Одоо Herbalife гингүүт одоо яг нэг тийм асуудал гардаг ч гэдэг юм уу. Энэ зүйлүүдийг хүмүүс ерөөхдөө миний яг ойлгосноор бол дуран мэдэж одоо ямар нэгэн тун хэтрүүлдэг ч юм уу. Эсвэл ямар нэгэн харахыг хууч өвчтэй ямар нэгэн зүйлийг хоригдсан үед нь тэрийг хин нэгний сайн гэж сонсоод ингээ өөрсдөө ер нь дур мэдэж хэрэглэдэгтэй холбоотой би энэ асуудлуудыг л үүсэж байгаа юм байна да гэдэг энэ зүйлийг л ойлгосон. Таны хувьд энэ тал дээр яг юу хэлэх вэ? Эрүүл мэндийн хувьд асуудалтай хүмүүс бол эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй тий. За би эмчээ миний хэрэглэж байгаа бүтээгдэхүүнд ийм одоо хүнсний одоо бүх бүтээгдэхүүн дээр ингээд шимт ижлийн мэдээлэл гэдэг ингээд юус байдаг шүү дээ. Ингээд энэ дээр одоо ямар хэмжээгээр агуулгадж байгаа нь байдаг. Тэгэхээр энийгээ эмчтэй үзүүлэх хэрэгтэй. За эмчээ би одоо ийм хүнсний нэмэлтийг хэрэглэж байгаамаа энэ дотор аминд мэрж цэцэн ийм хэмжээтэй байна. Би энийг хэрэглэж болох уугүй юу гэдэг яг мэрэгжлийн өөрийнхөө хяналтанд байдаг эмчтэй үзүүлэх хэрэгтэй. За хоёрдугаар болохоор за бас буруу ташаа ойлголтууд байдаг тийм ээ. Тэгэхээр эн чин өөрөө бас цаанаа ийм сүлжээний бизнес байдлаар бас явдаг тийм ээ. Тэгэхээр тэр хүнд мэдээлэл өгөхдөө нөгөө хүнийг эрүүл мэнд талаас нь илүү дэмжиж тий эрүүл байх шинжилгээ ухааны үндэслэлтэй тэр мэдээллийг өгөхгүй буруу нөгөө ёс зүйгүй ажиллаад эхлэх юм бол өвчтэй хүнийг мэдээж энийг уувал таны өвчийг идэгрэн гэж үүж болохгүй байхгүй нэг. Энэ юусоо өвчин эмчлэхгүй. Зүгээр л таны бие махбодод шаардлагатай тэр аминд мэрц бас шимт хичээлийг л өгч байгаа байхгүй. Ямар ч өвчнийг эмчлэхгүй энэ бүтээгдэхүүнүүд. Тэгэхээр энэ бол тухайн тэр бүтээгдэхүүн санал болгож байгаа тэр буруу ойлголтоос л үүссэн ийм буруу ойлголтууд яваад байгаа байхгүй. Бусдаар бол энэ бүтээгдэхүүнүүд чинь өөрсдөө одоо хүнсний нэмэлтүүд хаана л бэ? Хаана зөндөө олон компани, нэр төрлийн маш олон бүтээгдэхүүнүүд байдаг тийм ээ. Яг л адилхан. Гэхдээ Herbalife бол өөртөө маш том судалгаа шинжилгээний нэгжтэй маш том дэлхийн одоо шимт хичээлийн юм компани тийм ээ. Тэгэхээр энэ бүх үйл явцтэй тэр бүтээгдэхүүн одоо боловсруулахаасаа ихсүүлээд хэрэглэгчийн гар дээр хүртэл дандаа юм чанарын одоо хяналт тавьдаг. Одоо бүх бүтээгдэхүүн болон кодтай тий тухайн бүтээгдэхүүнийг хадгалах, тухайн бүтээгдэхүүний одоо тээвэрлэх, за тэг бүтээгдэхүүнд агуулгадж байгаа хүнсний нөгөө нэг нэмэлт одоо бодисуудын хэмжээ нь дандаа лабораторийн одоо нарийн юм одоо шинжилгээгээр орж баталгааж чижээдэг учраас хэрэглэгчтэй дандаа чанарыг хамгаалж яадаг. Тэгээд хэрэгэлсэн тохиолдолд яагаад ийм олон хэрэглэгч байгаад гэхэлэр тэр чинь үр дүн маш сайн байгаад байгаа байхгүй юу? Яагаад үр дүн нь сайн байгаа гэхэлэр нөгөө энд агуулгадна гэж байгаа бодисууд нь яг л тэр хэмжээгээр агуулгаддаг. Бага биш. Тэ зарим бодисууд бол одоо ДМ-д ирэхэд 2000-тай хичээд 1540 1000-тай байвал тэр чинь чанарын стандарт хангахгүй байхгүй. Тэгэхээр энэ чанарын стандартыг маш сайн хангадаг учраас эргээд хэрэглэгчдэд маш гоё үр дүн өгдөг. Тэгээ маш олон хэрэглэгчд байдаг. Тэ тэгэхээр энэ нөгөө хүний бас ёс зүйтэй энэ шууд хамааралтай. Тэ тэгээ ямар хүн мэдээлэл өгч энэ эрүүл мэндийн мэдлэг боловсралгүй тэ одоо тийм буруу ойлголттой хүнээс л одоо тийм юу гарч байгаа. Энэ бол бүх юм цаанаа шинжилгээ ухааны нотлохоор шинжилгээтэй бүтээгдэхүүн болгон цаанаа заавал эрдэмтдийн том баг ажиллаж идэг. Би энэ дээр төгсгөлтөнд бас яг таны хулгай эмчтэй бол би санал нэг зүйлийг бас яг хүмүүс дахиад хэлмээр байна. Бид бүхний энэ ярьж байгаа Монгол хүнд угаасаа Монгол хүнч гэлтгүй яг бусад орны хүмүүс чинь судалгаа маш хийгдэж байгаа. Гэхдээ Монгол сүүлийн үед бас харьцангуй судалгаанууд хийгддэг болж байгаад бол та бидний хувьд бол маш мэдээж энэ бол таатай мэдээлэлүүд байж байгаа. Мэдээж судалгаан дээр бид нэр ярина гэдэг чинь өөр маш үндэслэл өндөр байгаа. Тэгэхээр өнөөдөр бид тэрэл судалгаа шинжилгээний үндсэн дээр энэ зүйлүүдийг дэс дараалтайгаар танд энэ ойлголтыг өгөх гэж бол хичээж ярьж байгаа. Тэгээд иргэдийн дунд нийтлэг бас нэг буруу байдаг ойлголтуудын талаар бас тодорхой хэмжээнд хэлэх гэж бид хоёр бас хичээлээ. Ер нь Herbalife гэлтгүү бусад ямар нэгэн эрүүл мэндийн тодорхой хэмжээний одоо тэжээл гэдэг юм уу? За одоо саплимент гэдэг юм энэ бүтээгдэхүүнүүдийн хувьд бол та хэрэглэх шаардлагатайгүй шаардлага бол үнэхээр танд нэгдүгürt бол байгаад тэрийг ямар нэгэн шинжилгээ одоо өгөөд нарийн мэргэжлэмчээс зөвлөгөө аваад тэрийг хэрэглэх хэсгийг бол та бас тодорхой хэмжээнд бол шийдвэрлэхийн тулд бол мэдээж танд ямар нэгэн өвчин байна уу, хавдар байна уу, ямар нэгэн зүйлийг хориглох шаардлага байгаа юу? Магадгүй тэр хавдартай хүмүүст ч гэдэг юм уу, жишээлбэл
Яг хавдрын яг энэ одоо хяналтуудын үед ч юм уу одоо B-ийн төрлийн витамин 1 ч юм уу бас ингэж өндөр тунгаар хэрглэж болохгүй. Яг хүнсээр бол тодорхой хэмжээнд хүн одоо хэрэглэхэд бол тэр аюулгүй ч гэсэн нэмэлтээр B-ийн витамин 1 өндрөөр ингэж авах юм бол бас эргээд хавдарт одоо бас эрсдэлтэй ч гэдэг мэн зүйлүүдийг бол хавдрын эмчнэр хэлдэг юм байлээ. Энэ мэдчлэн танд хоригдсан тэр зүйлүүдийг та өөрөө дур мэдэж хин нэгнээс найзаасаа ч гэдэг юм уу хин нэгэн хүн дистаралтай зөвлөгөө өгж байгаа зүйлээс яг тэр анхааруулж байгаа хэсгийг сонсохгүйгээр дур мэдээд тэрийг сайн гэд хэрэглэх юм бол танд эргээд сөргөн нөлөөлөх ямар ч сайн зүйлийг хэтрүүлэн хэрэглэх эсвэл хоригдсан үед нь та хэрэглэх юм бол эргээд танд сөргөн нөлөө учруулах тодорхой хэмжээний эрсдлүүд бол байгаа гэдгийг маш сайн ойлгож аваарай гэдгийг энэ ташрамдал хэлмээр байгаа. Тэгээд хүний эрүүл мэндэд угаасаа яг үнэхээр шаардлагатай тэр одоо аминдын болон нэмэлт энэ зүйлүүдийг тэжээлэх юм хүн хэрэглэх юм бол амьдралын хэм маягт бол мэдээж маш их өөрчлөлтүүд гарах бах. Энэ зүйлүүдийг дистаралтай мэдээлэлтэй сайн байж ижил манайхан ингэж амьдралын хэм маягт нэгт оруулаад үр дүнг нь бол мэдрэг байх гэж бодож байгаа. Гэтэл сүүлийн үед бол хүмүүс харьцангуй мэдээллийн 900-д амьдарч байгаа учраас аль нь зөв аль нь буруу гэдгийг л маш сайн тунгаагаад өөртөө хүлээж авчиж байгаа байх. Тэгээ өнөөдөр ямар ч сан хоёулаа витамин болон шим тэжээлийн талаар гих одоо энэ том сэдвийн талаар маш бага хугацаанд товчхон мэдээллүүдийг хоёулаа харьцангуй эрүүл хүний хувьд бол ийм байх боломжтой. Эрүүл хүн бол та ингэж хэрэглэх шүү гэдэг зүйлүүдийг ярьж байгаа учраас энийг манай үзэж байгаа хүмүүс маань яг зөв талаас нь тунгааж бодсон бах. Тэгэд энээс илүү цаашаа мэдээллүүдийг бас авахыг хүсэх юм бол би мэдээж хулгай эмчтэй та яаж холбогдох вэ гэдэг зүйлийг YouTube сувган дээр бас ингээд холбоод оруулаад өгчнө. Тэгээд таны хувьд яг төгсгөлд нь хүмүүст ингэж урайлах маягаар ч юм уу нэг хэлэх зүйл энийг л хүмүүст би илүү хэлжмээр санагддаг та гэдэг тэр зүйлийг та бас хэлэх боломжтой байгаа холоодоос манай сонсогчдод хаас хэлж болно. За хамгийн төгсгөлд би бас одоо эмч хүнийхээ хувьд тангараг үргэсэн эмч хүнийхээ хувьд та одоо таны эрүүл мэнд те одоо таны одоо амаар орж байгаа энэ хоолнд бас их хүчээр байгаа шүү. Тэгээд хооллохдоо та маш гоё мэдлэгтэй, мэдээлэлтэй тий хандаарай. Яагаад тэгэхээр энэ одоо маш олон эрсдэлт тий халдварт бус өвчний маш олон эрсдлүүдийг дагуулж байна. Монгол улсын одоо нас баралтын тэргүүлэх шалтгаанууд ерөөсөө зүрх судасны өвчлөл нөгөө тархины цус харуулт, зүрхний шигдээс гэдэг өвчлөл бол маш их байдаг. За ялангуяа тий энэ өвчнөд эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүд маань, эрчүүд маань маш их одоо өртөд байна л да. Тэгээ тэр бас боловсралтай нөгөө амьдралын хэм маяг яг завгүй байдалтай ингээ хамаатай байдаг. Монгол эртний хүний бас дундаж наслалт эмэгтэйчүүдийг харьцуулахад бас л 8-9 насаар бага байдаг тийм ээ. Тэгэхээр ялангуяа эрэгтэй хүмүүст бүр хандаж хэлмээр эмэгтэй хүмүүс л харьцангуй хоол ингээ зохицуулаад байдаг. За эрчүүд маань бол харьцангуй тэрийг юу ч тоохгүй байна. Тэгээ эргээд нөгөө эргээл тэр цус харуулт одоо тэр зүрхний шигтээс чинь гэр бүлд ямар тэг дарамттай байлэр өвчний дарамт гэж зүйл байгаа шүү дээ тийм учраас эдгээр зүйлийг бид нар ингээд хоолтоороо дамжуулаад засах боломжууд байна. Биеийн жингээ та ерөөсөө одоо биеийн бүтцээ ямар байх вэ гэдэг зорилгыг тавих хэрэгтэй. Биеийн жингийнхаа одоо тэр жингийн индексийг хэвийн гэдэг үзүүлэлтээр л байлгавал эргээд таныг маш олон төрлийн одоо тэр хавдар, зүрх судасны өвчлөл, жихрийн шижин, артерийн даралт ихсэх өвчин гэд маш олон зүйлээс таныг хамгаалж чадчихна. Тэгэхээр энэ зүйл бол таны сонголт. Ерөөс хүний сонголт байгаа байхгүй. Та тэгэхээр тэр сонголтыг өөртөө хийх хэрэгтэй. Тэгээ сонголтоо хийгээд та гоё амьдралын чанарыг сайжруулад эрүүл идэвхтэй сайхан амьдраасаа л гэж би хүсэж байна да. За ямар ч зүйл өнөөдөр хамт ингэж ярилцаж манай үзэж байгаа одоо сонсогч нарт подкастыг шимтэн үздэг яг одоо үнэнч сонсогч нар бас байгаа. Тэр хүмүүст яг цаг зав зарцуулаад бас зөвлөгөө өгсөн танд баярлалаа. Тэгээ таны цаашдын ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Та бүхэнд бас подкастт орж оролцуулсан баярлалаа. За тэгэхээр өнөөдөр хулгай эмчт хоёр бол витамин болон за шим тэжээлийн талаар ойлголтыг маш том сэдв. Тэгэхээр энийг бол би мэдээж шим тэжээл судлаач, хоол зүйч, за мөн одоо мундаг одоо доктор, профессоруудтайгаа ингэж мэдээж энэ оролцож байгаа хүмүүсийнхаа хамтаар бид бүхэн ингэж багцуулгаж ингэж мэдээллийг танд хүргэж байгаа. Тэгээд энэ мэдээлэл 12 сар буюу шинэ жилийн одоо сард орж байгаа. Тэгээд энийг та магадгүй шинэ жилч биш өөр ямар ч үед сонссон энэ мэдээллүүд бол яг бид бүхний яг энэ хамгийн сүүлийн судалгаа шинжилгээнд дээр үндэслэн мэдээллүүдийг та бүхэнд бас энэ хүргэж байгаа гэдгийг маш сайн ойлгож авч байгаа бах. Монгол хүмүүс бол сая хулгай эмчилдгээр бидний идэж ууж байгаа зүйлийн сонголтоосоо болоод маш их өвчлөлийг өөртөө дагуулдаг. Тэгээд
бидний яг энэ зөвлөгөөнүүдийг шатараалтаа сонсож байгаа хүмүүсийн хувьд бол яг бид бүхний одоо урьж байгаа зочид маань яг тэр дараалалаар та бүхэн сонсох юм бол яг энэ ойлголтуудыг танд маш гоё баттайгаар ингэж баталгаатайгаар шинжилгээ ухааны үндэслэлтэйгээр танд ингээ хүргээд явж байгаа. За тэгээд ямар ч байсан өнөөдөр бол Herbalife-ийн зөвлөх эмч, шимт хичээлийн зөвлөх, за дотрийн их эмч, олон эмч бол оролцсон. Тэгээд эмчтэй холбогдох тэр одоо сувг гэдэг юм уу, тэр зүйлүүдийг бид бүхэн мэдээж YouTube сувган дээр оруулаад өгнө. Тэгээд бид бүхний ярианаас ойлгосон зүйлүүдэд та бүхэн бас маш гоё урам өгөхүүднээс доор комментээр бичээрэй. Комментиг бол манай зочин эмч болон би бол манай багийнхан бид нар бүгд орж уншиж байгаа. Тэгээд магадгүй та зүгээр үзэл дуусгаж байгаа бол энэ дээр мэдээж манай багийн гишүүн болоо subscribe дарчаарай. Энэ зөвлөгөөг та бусад хүмүүст илүү их хүмүүст хүргэх үүднээс бас share хийгээрэй гэж хэлэх байна. Тэгээд мэдээж лайкаа дарсан баг. Тэгээд дараагийн чухал подкастаар бүгдээрээ хэрхэн уулзлаа. Баяр таа.